За бүгдэнд нь өглөөний өндрийг өнөөдрийн эртчхэн өглөөний уулзалт маань энэ 26 оны 2 дахь нь болж байна. 3 дахь нь болж байна. Уулзалт маань болж байна. За тэгээд өнөөдрийн уулзалтын онцлог нь юу гэхээр ерөнхийдөө энэ өглөөний уулзалтанд ирэх миний хувьд бол одоо очихгүй болохгүй байна гэмээр жишээ нь 3 одоо шилтгаан байсан. За нэгдүгээр талаар эхлээд би манад юу сэдвийг нь эхлээ сонссон. За сэдвийн сонссонгууд уламжлалт ангаах ухаан ба хүний эрүүл мэнд тэгээд онол практик орчин үеийн хэрэглээ гэсэн сэдвийг эхлээ сэдвийн сонссонгууд. За энэ бол ерөөсөө ямар ч нойртой хүн байсан өглөө босоод ирээд сонсох ёстой чухал сэдв байна гэж эхлээд харсан. Хоёрт нь болохоор өглөөний уулзалтын зочноор ямар харах вэ гэдгийг харсан. За энэ дээр болохоор академич доктор профессор Чимдрагч Ягва ирэхээр орох юм байна гэж. За тэгэхээр манад бас нэлээд эртний бас манай менежер магистрийн ангийг төгсөжсэн. Манад нэлээд академид хамааралтайгаар нэлээд олон багш нар таньдаг. За тэгэхээр хоёр дахь шалтгаан маань бас ирж сонсох, үн сонсох ёстой хүний нэг байна гэж. За гурав дахь нь болохоор би мөнгөөртний Чимдрагч Ягва бас танилцуулгыг товчхон танилцуулгыг явуулаач гэсэн. За танилцуулгыг нь хараад үнэхээр юм бас энэ хүнээс үг сонсохгүй бол үнэхээр болохгүй юм байна. Үг сонсох ёстой эрдэмтэн хүн байна гэдгийг нь бол танилцуулгаас нь бас ирэх 3 дахь шалтгаан болж байгаа. За тэгэхээр манай доор юм дээр болон Facebook пострууд дээр бас Чимдрагч Ягва танилцуулга бол нэлээ бас товчхон танилцуул харагдчихсэн. За тэгээд та хэд нь харсан баг. За би маш товчхон танилцуулъя. Ерөнхийдөө Чимдрагч Ягва болохоор 1996 онд ангаахын уламжлалт ангаахын чиглэлээр төгсөөд за тэрнээс хойш 2002 онд ангаах ухааны докторийн зэрэг, за 2021 онд ангаахын шинжилгээ ухааны докторийн зэрэг, за 2023 онд болохоор шинжилгээ ухааны академийн жинхэнэ гишүүн академич цол хүртсэн. За бусад мэдээж зүйлүүдийг ярих шаардлагагүй 3 одоо ямар хүн бэ гэдэг нь хэлэх 3 эрдмийн зэрэг цолыг нь хэрэглэх 3 зүйлийг хэлэх. За дараа нь та хэд маань бас анзаарсан байх ерөнхийдөө нөгөө бүтээлийн товчоо гэдэг. За би бас хараад бас одоо биширсэн. Тэрний өөр хэр бүжиж тойрсон ном гарын агуулга 37, эрдэм шинжилгээний өгүүлэл дотооддоо 156, гадаадд 78 өгүүлэл хэвлүүлсэн байж байгаа. За эрдэм шинжилгээний илтгэл дотооддоо 264 илтгэл хэлэлцүүлсэн. За гадаадд 104 илтгэл хэлэлцүүлсэн байна. За тэгээд зөвхөн удирдах хамгаалуулсан докторийн тоо гэхэд 25 байна. Тэгэхээр за тэгээд патент 31, за хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний урал 17 байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр ямар хүнээс бас өнөө өглөө үгийн сонсох гэж ирсэн бэ гэдгийг маань та хэд маань бас товчхон танилцуулгаас харахад бол ойлгож байгаа бох тийм ээ. За тэгээд би олон юм урьдчилгүйгээр таныг хэлтгэлээ танилцуулна уу хэмээн өрье. За та бүхэндээ энэ өглөөний мэнд хүргэе. Сайхан хаврцгааж гин үү. Тэгээ сая манай танилцуулагч маань бас танилцууллаа, намайг бас нэлээ өргөөд дүүлгээд танилцууллаа. Би 2012 оны тэгээ. За 2012 оны би удирдлагын академийнхаа одоо магистрийн ангийн төгсөгч байгаа. Тэгээ одоо ямар ч байсан манай Ганбаатар багш бол манайд менежментийн хичээл орж исэн. За тэгээд би өнөөдөр одоо энэ илтгэлийг одоо тавих усанд их баяртай байна. Тэгээ уламжлалт ангаах ухааны хүн байгаа би. Тэгээ ер нь энэ уламжлалт ангаах ухааны талаар бас та бүхэндээ нэг товч мэдээлэл өгье гэж энэ илтгэлийг бэлдсэн юм аа. За миний илтгэлийн агуулга бол би нэг ийм 5 чиглэлээр товчхон бэлдэж ирсэн байгаа. 5 үндсэн чиглэлээр ярина. За нэгдүгээрт бол түүхэн замлыг бол одоо зайлшгүй хэлэхгүй бол болохгүй. Тэгээ энэ слайдн дээр харагдаж байна. Ер нь манай монголчууд бол маш том ангаах ухаан бүтээсэн. Энэ бол Монголын уламжлалт ангаах ухаан. Энэ бол бидний өвөг дээдсийн бүтээсэн ийм ангаах ухаан байдаг. Тэгээ энэ ангаах ухааныг бол судлаач нар судлаад 50000 жилийн түүхтэй ангаах ухаан гэж тодорхойлцсон. За энэ дээр бол би 4 одоо чухал хүний энэ Монгол газар нутгаас төрсэн манай ангаах ухааны одоо гол төлөөлөл болсон 4 хүний зургийг бас та бүхэнд тавьж үзүүлж байгаа. За хамгийн эхний хүн бол Хөсхүү гэж хүн байгаа. Энэ хүн 1330 онд Эдэн ундааны жинхэнэ довч гэж номыг бичсэн ийм одоо Монгол эрдэмтэн байгаа. За тэр хоёр дахь хүн бол Ламын гэгээр Лувсан Данзан Жандсан гэж хүн байгаа. Энэ хүнийг бол Монголын ууган хот гэж хэлдэг. За энэ хүн 1681 онд анх энэ Монгол газар нутаг дээр
энэ Өвөрхангай аймгийн Бөөрөлжүүд гэдэг газар анхны одоо мам татсан буюу уламжилт эмч бэлддэг дэг сургуулийг анх байгуулсан хүн байгаа. Тэгээ энэ жил бол одоо Монгол улсад энэ анхны уламжилтын эмч бэлтгэх дэг сургууль байгуулагдсны 345 жилийн ой болж байгаа. Тэгэхээр монголчууд бол 345 жилийн өмнөөс уламжилтынхаа эмчийг бэлдэж ижээ. Энэ бас нэг гайхалтай түүх гэж би төхөн ойлгож байгаа. За энэ доор байгаа наадлын хүн бол Станзан Ванжил гэж хүн байгаа. Энэ хүн Жүрүү тошил буюу Шүрэн таяг гэж ном бичсэн. За энэ ном бол одоо манай уламжилтынхны бас гарын авлага болсон. Одоо хүртэл маш өргөн хэрэглэгдэж байгаа. Ингээ уншаад үзэхээр ерөөсөө яг нэг эмнэлзүүн судалгаа хийгээд үр дүнгийн бичсэн юм шиг одоо тийм чухал ном байдаг. За тэр дөрөвд хүн бол Дүнэрэг Дандар гэж хүн байгаа. За энэ хүн бол Аранхайн Тариатын хүрээний Сайн Ноён хаан аймгийн Далай Чонхор өнгийн өвшөөний хүн. За энэ хүн бол одоо онлын их том эрдэмтэн хүн байгаа. Ерөөсөө Монгол газар нутгаасаа гарч үзээгүй дан ном үзсэн хүн гэж байгаа. Тэгээд энэ хүн бол хувийн номын санд нь бол 70 мянган ширхэг ном байсан гэж ингэж одоо түүхэн тэмдэглэгдсэн байдаг. За энэ хүн бол анагаах ухааны чиглэлээр бол 5 том ботном бичсэн ийм одоо алдартай том эрдэмтэн ийм хүн байгаамаа. Манай одоо Аранхай аймгийн хүн гэсэн үг. За ингээд одоо ийм гайхалтай хүмүүс бол их байгаа. Би төлөөл болгож нэг 4 хүнийг танилцуулж байгаамаа. Тэгээ одоо бол бидний судалгааны үр дүнд бол ер нь энэ Монголд энэ Отч Маранб гээд ийм алдартай хүмүүс бол нэг 500 хүн бол ямар ч байсан байна. За хоёрдугаарт бол нэг яг энэ улсуудын зохиосон их сурвалжууд гэхэд одоо нэг 200 гаруй их сурвалж бол одоо манай судлаачдын гар дээр байна. За энэний нэг бараг 98-9% нь бол дандаа төв төлөөр бичсэн. Төв төлөөр бичсэн ийм сурвалжууд байгаа. Тэгээ одоо энэ слайднаас харахад бол одоо үнэхээр энэ анагаах ухаан ямархуу цар хүрээтэй, ямархуу үүхтэй, ямархуу их сурвалжтай монголчуудын одоо ямар том анагаах ухаан бэ гэдг нь бол одоо эндээс харагдаж байгаа. Тийм учраас бол одоо би товчхон ингээд түүхэн замналыг бас та бүхэндээ ингэж нэг танилцуулахаар үлдсэн юм аа. За хоёрт бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стратеги гэдэг юмыг заавал ярих хэрэгтэй. Манай Монгол улс бол өөрөөр хэлбэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орн байдаг. За тэгээд ер нь хууль эрх зүйн бичиг баримтууд юу аах вэ? Энэ талаар би маш тавчхан ярья гэж байгаа. За ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 1978 оноос уламжлалт анагаах ухааны хөлийн зөвшөөрсөн байдаг. За 90 онд бол бүр албан ёсоор ингээд тусламж үйлчилгээнийхээ бүх шатлалд нэвтрүүлээ гэдэг ингээд уриалцсан байдаг. Тэгэхээр энэ юу хэлж ийм гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд энэ албан ёсоор хөлийн зөвшөөрсөн анагаах ухаан шүү гэдгийг бол хэлж байгаа. Уламжлалт анагаах ухаан гэдгийг бол тодорхойлсон байгаа. За энэ тодорхойлтыг ингээд нарийн задлаад ярил их олон юм ярьж болно. Би бол товчхон шиг ингээд хэлж ямар ч юм тодорхойлт байдаг. Тэгээд итгэл үнэмшил гэж нэг үг байгаа энэ дээр. Тэгэхээр манай уламжлалт анагаах ухаанд бол яг одоогийн шинжилгээ ухаанаар тайлбарлаж болохгүй юмнууд маш их байгаа. Жишээлбэл одоо ингээд гөрөм ном хийлэг гэж байж идэг, тарин гэж байж идэг, янз бүрийн одоо ингээд ийм өвчнөөс урьдчилан сэргийлдэг одоо ийм зураг дүрснүүд байж идэг. Тэрийг бол одоо орчин үеийн анагаах ухааны зарим эрдэмтэд бол хөлийн зөвшөөрдөггүй юм. Энэ бол тэгтээ итгэл үнэмшил дээр явж байгаа. Энийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэлчихсэн. Энэ бол тайлбарлагдах боломжгүй. Тэгтээ үр дүнтэй. Гэхдээ энийг хэрэглээд ирсэн түүхэн дуршлагтай. Тийм учраас бол одоо энийг бол бид нараас нэлээд өргөн өрөөнд авч үзэх хэрэгтэй. Бид нар нөгөө ковид гараад эрүүл мэндийн сайдын тушаалаар уламжлалт анагаах ухаанаар ковидыг эмчлэх 2 удаагийн төр заавар батлуулсан юм. Тэгээ бид нар 2 дахь заавар дээр нь бол одоо нөгөө таринаар ковидоос сэргийлэх одоо нөгөө навг гүжиргээ тэрийг ингээд хүзүүндээ зүүгээд одоо ковидоос сэргийлнэ энэ төр гэдэг ийм зүйлүүдийг оруулчихсан чинь манай орчин үеийн анагаахын эрдэмтэд биднийг шүүмжилсэн байхгүй юу? 21-р зуун шинжилгээний технологийн зуунд та нар ийм балаа юм оруулаад тахтай ядгийг энэ төр гэдэг. Тэгэхээр тэд нар бол сайн ойлгохгүй байгаа. Ер нь бол энэ итгэл үнэмшил гэж асар том юм байгаа. Энэ дээр бол одоо хэрэглээд ирсэн. Тэгээ их үр дүнтэй ийм зүйлүүд байдаг. Тэгээ бид нар энийгээ бас оруулаад ингээд явдаг юм а. Тэгэхээр энэ бол бас монголчуудын бүтээсэн том анагаах ухаан учраас аль ч анагаах ухааны хүн байлаа гэсэн монгол хүн л байвал энэ анагаах ухааныг бол одоо итгэж биширж энэ анагаах ухаанаар тусламж авч үйлчлүүлэх ёстой. Энэ бол маш чухал анагаах ухаан шүү гэдгийг бид бүхэн бас ингээд та явсан газар бас хэлж ярьж ингэж явдаг юм аа. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ уламжлалт анагаах ухааны стратеги гарсан 32 он хүртэл. Тэгээ энэ дээр бол энэ үзүүлэлтүүд байгаа нэг нэр томьёоны асуудал байгаа л да.
Өөрөөр хэлбэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 194 орн байгаа. Энэ 194 оронд бол уламжилт анагаах ухаан ерөөсө 100% тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудаас бол 51 орн байгаа. 51%. 51% нь бол одоо тэр хүн амынх нь одоо 60-аас дээш хувь нь бол уламжлалтын тусламж үйлчилгээ авч байгаа гэж. Тэгэхээр энэ анагаах ухаан бол одоо дэлхийн энэ улс орнуудад ямар их хүртээмжинд нэмэгдэж байгаа, эрэлт хэрэгцээ нэгсэж байгаа ийм анагаах ухаан бэ гэдгийг бол энэ үзүүлэлтээс бол та бүхэн ойлгож байгаа тийм ээ. Хоёрдугаарт бол бид нар ганцхан энэ traditional medicine гэж ярьдаг байсан. За сүүлийн үед бол complementary integrated гэдэг үгнүүд нэмж орж ирсэн. Энэ шинэ стратеги дээр. Энэ бол нэгдмэл анагаах ухаан. Өөрөөр хэлбэл одоо ингээд уламжилт анагаах ухааныг бол судлаад нотлохоон цөөрөлсөн нэгтгэмэл анагаах ухаан гэдэг нэг ийм том нэр томьёо нэмэгдээд ийм том бүлэг бол нэмэгдсэн. Би бол өөрөө яг төлөөлөл нь бол дан уламжилтаа барьдаг. Би бол integrated чиглэлээр явдаг хүн байгаа. Өөрөөр хэлбэл тэр уламжилт мэдлэгийг судалдаг, нотлохоожуулдаг, тэрийг интеграц болгодог. Тэгээ энэ чиглэлээр бол одоо бас бид нар судалгааны үр дүн бүтээл тойрвдаг. Ингээд одоо бүтээгдэхүүн энэ төр гаргадаг ийм чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр бол одоо энэ ДМБ-ийн гаргасан шинэ стратеги дээр бол integrated гэдэг бол албан ёсоор орж ирсэн байгаа. Манай улсд бол энэ integrated чиглэл бол маш эрчимтэй хөгжиж байгаа. Бид нар жил болгон эрдэм шинжилгээний том онд практикийн хурал хийдэг. 2 жилдээ нэг олон улсын хурал хийгээд ингээ үр дүнгээ солилцоод явдаг. За энэ олон улсын судалгааны байгууллагуудаа энэ дээр би зүгээр маш товчхон хэлье. Өөрөөр хэлбэл уламжилт анагаах ухааны тусламж үйлчилгээний зах зээл ямар байна вэ гэж. Тэгэхээр ер нь ингээд үзэхэд бол энэ зах зээл бол их нэмэгдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл өсөлтийн хурц нь бол 25% өсөлтийн хурцтай байна гэж байгаа маа. Тэгэхээр бол ер нь явандаа энэ уламжилт анагаах ухааны эрэлт хэрэгцээ бол улам их нэмэгдэж байгаа. За тэгээ энэ чиглэлээр бол Монгол улс бол бас нэлээд зүйлийг одоо хийж байгаа. Хүний нөөцөө бэлтгэс хүсүүлээд олон асуудлыг хийж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. Та нар мэдж байгаа одоо дэлхийд бол олон оронд уламжлалтын эмчтэр ажиллаж байгаа манай Монгол улсаас. За одоо Польш улсад гэхэд нэг 200-аад эмч ажиллаж байна. Тэгэхээр энэ бол их том тоо яг мэрэгжлэрээ ажиллаж байгаа. Тэнд хувийн эмнэлэг байгуулад 200 орчим эмч ажиллаж байна. Тэгэхээр Польш улс өөрөө Европын холбоонд орцсон. За бараг нэг 50-60 сая хүнтэй улс тийм ээ. Тэгэхээр манай эмчнэр тэнд маш их сайн ажиллаж байгаа. Хамгийн ихэнд бол 1991 онд уламжлалтын эмч тийшээ гарсан. Одоо 35 жил ажиллаж байна гэсэн ийм одоо тоо баримт байгаамаа. За хоёрдугаарт бол энэ уламжилт ургамлын гаралтай эмийн зах зээлийг судалсан судалгааны үр дүн байгаа. Ер нь бол ургамлын эмийн эрэлт хэрэгцээ дэлхийд бас нэмэгдэж байгаа. Энэ дундаж өсөлт нь бол 8.5% байгаа. За тэгээд энэ бол цаашдаа бол их өснө гэсэн ийм одоо төлөв байдлууд бол байдгийн байна. Тэгэхээр манай улс ч өөрөө ургамлын их баян нөөцтэй ийм орн шүү дээ. Тэгээд бид нар бол одоо Монгол улсын эмийн бүртгэлд уламжилт эм гээд нэг 400 гаруй эм бол бүртгэлтэй байгаа. Зөвхөн Монгол Маранбийн бичсэн Жамбал тойрон гэж хүний бичсэн Увдсын далай гэдэг номонд бол 2500 уламжилт эм байдаг. Тэгээд тэр хэрвээ тэр 2500 уламжилт эмийг хэрэглэн нэвтрүүлэх юм бол Монгол улс бараг гаднаас эм авахааргүй болж байгаа байхгүй. Монгол улсын чинь нийт эмийн бүртгэлд нэг 5000 орчим эм байдгийг шүү дээ. Тэрний 50% нь бол зөвхөн Монгол Маранбийн бичсэн нэг номон дээр байгаа. Тэгэхээр одоо ямар их биднэрт өв соёл, үүх, түүх боломж байна вэ гэдг нь бол эндээс бол харагдаж байгаа. Тэгээ ковидын үед бол та нар бас сайн мэдж байгаа. Ер нь уламжилт анагаах ухаан бол бас нэлээд нэрд гарсан шүү дээ тийм ээ. Ман 4, Норв 7 гээл. Сүүлдээ эрэлт хэрэгцээтэй болсон. Бидрийг тусламж цай үзүүлсэн. Зөвхөн манай хүрээлэнгийн эмнэлэг 1717 хүнийг хэвтэж эмчлүүлээд уламжилт анагаах ухаанаар эмчилсэн байдаг. Тэгэхээр одоо уламжилт анагаах ухаанд бол их боломж бий. Ялангуяа энэ эм гэдэг бол их стратегийн бүтээгдэхүүн. Манай Монгол улс чинь эмийнхээ 80%-ийг импортоор авдаг шүү дээ. Тэгэхээр бол энэ айгу муу тоо. Энийг бол одоо ядахтай нэг 50% лөө буулгах боломж бол уламжилт анагаах ухаанд байгаа гэж бол бид нар ойлгож байна. За хоёрд нь уламжилт одоо би 3 дахь сэдв рүү орох гэж байна. Уламжилт анагаах ухааны салбарын өнөөгийн байдал гэдгийг би бас товчхон та бүхэнд мэдээлэл өгье. За энэ нэг манай Хайдаг багшийн зураг байгаа. Актемч Хайдаг багш. Тэр ялын говь гурван сайханд тэр зургаа суугаад авахгүйцэн тэр доотлолт нь байж. Энэ дээдлэлт бол Цэдэнбал дарга манай хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаад
81 онд дэр танилцж исэн юм билээ. Тэгээд энэ Хайдар багш энэ сурвалжуудыг танилцуулаад ингэ байж байгаа ийм зураг байгаа л да. Энэ хүн бол одоо их гавьяатай хүн байгаа. Дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн хүн. Монгол алтан ундаг гэдэг ургамлыг бол анх зүйлийн хувьд нээсэн. Цагаан барбад гэж уламжлалт дангаа ухаанд хэрэгжилжсэн. Тэр ургамлыг нээгээд тэгээд одоо дэлхийн шинжлэх ухаанд, биологийн шинжлэх ухаанд бол энэ зүйлийг нэмж бүртгүүлсэн. Монгол алтан ундаг гэд нэр өгöd. Тэгээд 1972 онд шинжлэх ухааны доктор Москвад хамгаалсан. Манай анагаахын салбарын 2 дахь шинжлэх ухааны доктор Хайдар багш бол. За дээр нь бол энэ уламжлалт анагаах ухааны чи 37 онд хаацсан шүү дээ 1937 онд. Тэгээд 59 онд бол анх ингээд шинжлэх ухааны үндсэлтэд судлаад нээж эхлэхэд бол анх бол энэ ажлыг хариуцаж авч хийсэн хүн байгаа. Энэ Хайдар багш бол Хинтээ аймгийн Мөрөн сумын хүн байгаа. За ийм одоо алдартай хүн байгаа. Тэгэхээр энэ хүн бол одоо бид нар ингээ уламжлалтын салбар гэдээ маш их хөгжиж байгаа салбар байгаа. Энэ салбарыг бол одоо эргэж сэргээсэн хүн гэж. Одоо сэргээсэн 2 хүн энд байж байна. Тэр наадлын хүн нь бол сэргээх шийдвэрийг гаргаж өгсөн хүн. Цаадлын хүн нь бол одоо гардан сэргээсэн хүн гэж ойлгож байна. За тэгээд одоо хууль эрх зүйн хувьд ямар байдгийг бэ? Уламжлалтын бодлого энэ төр юу н хаашаа явж байгаа юм бэ гэж. Тэгэхээр ер нь ингээд одоо манай эрүүл мэндийн салбарын гол хуулиуд байна л да. Эрүүл мэндийн тухай хууль, тусламжийн тухай хууль, нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэдэг. За энэ хуулиудын хүрээнд бол уламжилт бол бас тодорхой хэмжээгээр бол тусгагдсан. Гэхдээ одоо сайжруулах юмнууд бол байгаа. Тэгээ ямар ч байсан одоо манай салбарын гол хуулиудад бол уламжилт анагаах ухааны одоо үг үсэг зохицуултууд бол орсон байдаг. За ер нь бодлогын хувьд бол ингээд үзэхэд бол ер нь уламжилт анагаах ухааныг бол хөгжүүлнэ, брэнд болгоно гэж байгаа шүү дээ. Ер нь одоо дэлхийд ингээд брэнд болгох боломжтой Монголоос мэдээж хэрэг олон зүйлүүд байгаа. Тэрний нэг чухал зүйл нь бол Монголын уламжилт анагаах ухаан гэж. Тэгээ эмчнэр нь одоо дэлхийд гараад нэлийн брэнд болж байна. За одоо араас нь эм бүтээгдэхүүн, тусламж үйлчилгээ, заслууд одоо гаргыг бол араас нь одоо маш олон зүйлүүдийг гаргана. Тэгээ ер нь бол манай тэр бодлогын бичиг баримтан дээр бол одоо брэнд болгоно гэсэн ийм одоо бодлогын чиглэл байдаг. Тэгээд та нар энэ талаар бол сайн мэдж байгаа тийм ээ. Манай академийн багш нар бол энэ бодлогуудаар бол их олон сургалтууд хийсэн. Тэгээ нэг ийм одоо хууль эрх зүйтэй бодлого шийдвэртэй бид нар ингээд үйл ажиллагаа явуулж байгаамаа. За нэг чухал зүйл болсон 2026 онд 1 сарын 16-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч Монголын уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх зарлиг гарсан. За энэ бол одоо манай салбарын хувьд бол их түүхэн үйл явдал болсон. За 1 сарын 16-ны өдрийг бол уламжлалт анагаах ухааны өдөр болгож зарласан байгаа. Одоо жил болгон 1 сарын 16-нд бид нар өдрөө тэмдэглэнэ. За тэгээд энэ өдөр бол одоо энэ зарлиг гарснаар өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухаан бол одоо нэг дахин хөгжлийнхаа үе шатн дээр гарч ирсэн гэж одоо манай салбарын багш нар эрдэмтэд бол ингээд дүгнж байгаа. Тэгээ энэ бол ингээд үзэхэд бол зарлиг бол нэг олон юм байдаггүй. Би бол ажлын хэсэгт норж ажилласан л да. Эний ч одоо баг нэг 7-8 сар ажиллаж ижил нэг юм нэг А4 2 цааслын юм гаргадаг юм байлээ. Энэ бол маш их ажилласан. Тэгээ энэ дээр бол нэг 3 бүлэг 6 залттай л юм зарлиг байгаа. Тэгээ яг дотор нь үзэх юм бол ерөөсөө нэг үгний ард бол маш олон юмнууд байж идэг. Ингээд энд бол одоо манай салбарын одоо энэ зарлиг бол засгийн газар руу чиглэл өгсөн зарлиг. Тэгэхээр энэ зарлиг бол одоо ингээд хэрэгжиж эхэлсэн. За энэ зарлиг бол одоо манай салбарын хувьд бол одоо өстой нөгөө салбарын маань үндсэн одоо луужин болцгоод байгаа. Тэгээд одоо энэ зарлиг гарсантай холбоотой одоо энэ жил уламжлалтын салбарт маш их арга хэмжээ зохион байгуулагдж байна. Та нар мэдсэн бол сая бид нар нээлттэй хаалганы өдрөөс Сүхбаатарын талбайд хийлээ тий. Одоо ингээл том улсын хэмжээний том хилцүүлгүүд хийж байна. 3 сарын 18-нд энэ зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг бид нар засгийн газраар оруулж батлуулсан. Засгийн газрын тогтоолоор ингээд энэ үйл ажиллагаа бол маш эрчимтэй явагдаж байна гэдгийг бас та бүхэндээ хэлье. За өнөөгийн байдал дээр би ганц хоёрхоо үзүүлэлт хэлье. Ер нь Монгол улсын хэмжээнд уламжлалтын 294 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. За 1142 уламжлалтын эмч яг одоо уламжлалтын эмч гэсэн ажлын байран дээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. За манай салбар жилдээ нэг 32,000 гаруй 32 гэж байна. 32,000 гаруй хүнийг бол хэвтүүлэн эмчилж тусламж үйлчилгээ үзүүлж байна.
За уламжилтын нэг 6 эмийн үйлдвэр ажиллаж байгаа. За нэг жилдээ нэг 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж энийг одоо зах зээл дээр нийлүүлж байна гэсэн одоо бол нэг ийм тоо баримтууд бол байгаамаа. За ингээд одоо би эрүүл аж төрхөөс энийг уламжилт хангах ухааны онол арга зүйн хувьд юу гэж үздэг юм бэ? Ер нь та бүхэнд ямар хэрэгтэй вэ гэдэг талаар би бас нэг тавчхан зүйл ярихаар бэлдсэн байгаа. Дараагийнхаа сэдв рүү орж. Тэгэхээр уламжилт хангах ухаанд эрүүл гэж ойлголт байдаг. Тэгэхээр энэ эрүүл гэдгийг бол бие хэл сэтгэлийг эрүүл байхыг хэлнэ гэж байгаа. Энэ гурван юмны нэгдлийг хэлээд байдаг. Бие хэл сэтгэл гурван эрүүл байна. Тэгэхээр манай хангах ухааны бас нэг онцлог юм да. Хүнийг бол бие хэл сэтгэлийн хувьд дэмжilдэг. Тэг ганцхан одоо тэр биеийн өвчнөд ноцолдоод байдаг уу? Нэг ийм онцлогтой. Тэг эрүүл гэдэг бол нэг энэ доошоо ингэсэн нэг энэ гурван юмны одоо биеийг үрдүүлж байгаа 6 элемент 7 тамир 3 хэрэгэд ярьж байгаа. Энэ гурвын тэнцвэрт байдлыг л эрүүл гэж хэлдэг. Тэг одоо та нар хийшэр бодгоныг зөндөө сонсож ийсэн тийм ээ? Сонссон шүү дээ. Одоо энийг одоо ярьж идэг. За дээр нь цусшаар ус хорхоо гэдэг энэ доотлын гурыг бол Монгол эрдэмтэн иш балжир гэдэг хүн нэмж оруулсан шүү. Энэ уламжилт хангах ухааны онол дээр. Ер нь 3 гим гэж ярьдаг байж байгаад иш балжир гэдэг хүн 4 аршаан гэд ном бичээд ингээд энийг бол одоо үндсэн 6 өвчний хэмжээнд авч үздэг болсон юм. Тий. Би бас хамаагүй одоо онлын юм ярил бас та нар сонирхолгүй болчих واخ. Тий. Манай уламжилтын 2 мундаг эмч ирсэн тэнд сууж шүү. Манай одоо 2 эмч ирсэн сууж байна. Хоёулаа одоо миний шав. Би бас хичээл орж ирсэн. Би ч ангаахын их сургуульд үндсэндээ нэг 10 жил багш хийсэн хүн байгаа. Тэгээд тэрийг төгссөн манай одоо мундаг эмч нар байна. Тэгэхээр одоо ерөөсөө энэ гурвын тэнцвэртэй байдлыг одоо 7 тамирхээр ингээд та нар мэдэн шүү дээ. Цус, мах, өг, яс, чөмөг, тусал гэл. Энийг уламжилт хангахын 7 тамир гэд нэрлэдэг. За тэгэл одоо тэр 3 хэрэг гэж юм байна. Тэгээ энэ гурвын тэнцвэртэй байдал бол эрүүл гэж хэлнэ. Тэгэхээр эрүүл гэдэг ойлголт бол бие сэтгэлийн эрүүл байдал. Тэгэхээр бид нар бүгдээрээ л эрүүл байхыг хүсэж байгаа. Ер нь энэ хангах ухааны гол зорилго чинь тэр шүү дээ. Хүнийг ерөөсөө эрүүл байлгах, урт наслуулах тийм ээ. Тэгэл одоо өвчин эмгээс урьдсан сэргийлэх асуудал болох чухал байгаа. Тэгэхээр манай уламжилт хангах ухааны энэ онол номыг ингээ үзээд ахаар хүнийг яаж эрүүл байлгах вэ? Яаж өвчнөөс урьдсан сэргийлэх үү гэдэг ухаан л байдаг байхгүй юу? Тийм л юм байдгийн. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ л эрүүл байхыг хүсэж байгаа учраас энэ бол та нарт их чухал. Тэгэхээр энэ уламжилт хангах ухаанаар одоо эрүүл байгаарай л гэж одоо та бүхэнд бас уриалмаар санагдаж байгаа юм тийм ээ. Тий. За ингээд нэг эрүүл гэж нэг юм ойлголт. За хоёрдугаарт нь за энэ жоохон анимашн таарчих. За би түрүүн тэр дээр нэг 4 хүний зураг үзүүлсэн шүү дээ хөсгүүгээд. За энэ хүн бол 1330 онд бол энэ эдийн ундааны жинхэнэ давч гэд номыг бичсэн хүн. Энэ хүн ямар учиртай хүн юм бэ гэхээр тэр Юан улсын үед ордны одоо хоолны эмч байсан юм бэл. Тэгээ энэ хүн бол одоо энэ эдийн ундааны жинхэнэ давч гэдэг номыг бичсэн. Энэ ном бол одоо ингээд кирилл дээр гарчихсан байгаа. Та бүхэн бол одоо энэ номыг аваад ингээд уншихад бол одоо бүрэн боломжтой. Энэгээр та бүхэн нэг мэдлэгээ нэг цэнэглээд эрүүл мэндийн боловсролоо нэг дээшлүүлээч гэж би одоо өнөөдөр энд нэг лекц уншиж байгаагийн үед та бүхэнд санал болгож байгаа юм. Яагаад тэгэхээр энэ номыг уншаад үзэх юм бол хүн ер нь эдийн ундаагаараа эрүүл мэндээ яаж хамгаалах вэ? Яаж урьдчилан сэргийлэх вэ? За өвчин эмгээг туслаач гэсэн эдийн ундаагаар эмчилдэг том аргууд байгаа. Яаж эмчлэх вэ? Энэ талаар бол энэ номон дээр бол маш сайхан дэлгэрэнгүй бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бол одоо та нар нэг гэртээ нэг ном авчмаар байгаа. Тэгээд уншаад бид нар бол ерөөсө монголчууд бол одоо ингээд эрүүл мэнд гэдээ ярихаар одоо эмнэлэг гэж яриад байдаг тий. Тэгээд тэр бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бодлогоор бол тэр бол хамгийн хойно тавигдж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь эхлээ урьдчилан сэргээлт тэргүүлэх чиглэл бол. Тэгэхээр урьдчилан сэргээлт гэдэг юм чинь яг үхээр орчин үеийн хангах ухаанд бол урьдчилан сэргийлэх хангах ухаан гэдээ байна. Манай уламжилт хангах ухаан бол тэрнээс дутхгүй одоо мэдлэгтэй, чадвартай ийм хангах ухаан байгаа байхгүй юу? Тийм болохоор та нар тэгээ энэ их монгол хүнд их зөгцсөн. Жишээлбэл энэ дотор ингээд эдээ ундааг нь үзэхэд бол 5 эдээ гэж байгаа. Цагаан эдээ. Тийм ээ. Тэгээ монгол хүн чинь цагаан эдээ хэрэгэлдэг үстэй. Цагаан эдээ, улаан эдээ гэж байгаа. За тэгээ ногоо эдээ, шар эдээ, хар эдээ гэдэг эдээ ундаг гэдэг. Гэхдээ тэгээ энэ 5-ыг л одоо зөв хэрэгжилчүүл эрүүл явна гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл ч одоо бид нар энийг зөв хэрэгжилж чаддгүй юм байна л да. Тэгээ энэ дээр бол их сонио хэлсэн байгаа шүү дээ. Өвөл бол улаан эдээ хэрэглээ. Хавар бол шар эдээ хэрэглээ. За зум бол юу хэрэглээ гэсэн баг.
Цагаан эдээ эргэл, намар ногоо эдээ эргэлгээд. Энэ номон дээр ингээд энэ дөрвөн үйлрэлээр нь бичсэн байгаа. Тэгэхээр би одоо ингээд бодоход монголчууд угаасаа л тэгж эргэлдэг үстэй. Зун болохоор одоо нөгөө гиз одоо сайхан ингээд цэвэрлэнэ гэж цагаан эдээ эргэлдэг тий. Цагаан эдээ эргэлээ. Тэгээд өвөл болохоор чи ичээ хийгээл улаан эдээ эргэлдэг үстэй тий. Тэрийг хүүтэнд тэр одоо хилцээтэй улаан эдээ эргэлэл ингээд байж идэг шүү дээ. Тэгэхээр хавар бол одоо тэр тос мосоо задлаад борц морцоо хэргэлдэг үстэй. Тэгэхээр чи ерөөсөө өөрөөр хэлбэл энэ уламжил тангаа ухааны эдээ ундааны мэдлэг Монгол хүний амьдрал авахд бол ерөөсөө маш сайн нэвтэрсэн байгаа байхгүй юу? Тэр аргагүй л энэ монголчуудын бүтээсэн их том өв соёл ангаа ухаан гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Тэгэхээр бол одоо би ингээд ярих юм бол одоо 5 ушуу малын сүүнээс өсвөлээд амт эрдэм чадвал хэрэглэх заалт гэдээ яриул одоо би маш их юм ярих болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо цагч багтахгүй тийм асуудал болно. Тэгэхээр та нар ерөөсөө л энэ номыг аваад ингээд нэг ширээний ном болгоцгоо энийг сайн үзэж байгаарэ гэж би бас та бүхэндээ хэлмээр санагч. За тэгээд одоо жишээлбэл ингээд би зүгээр давчхан мэдээлэл өгөө. Сая бол ингээд эдээг нэг 5 бүлэг хуваачлаа шүү дээ. Тэгэхээр уламжил тангаа хондог чухал зүйл байдаг. Бүх эдээ ундаа бол 6 хамт гэдтэй л байдаг ерөөсөө. Энэ 6 хамтын үрээнд л ярьдаг. Амтлаг, давслаг, эсэглэн, халуун, гашуу, ихүн гэд. Тэгээ энэ дээр хэлсэн байна. Энэ 6 хамт ямар ач тустай вэ гэдгийг тус үрд нь хэлсэн байгаа. Жишээлбэл би ганцхан хамтаар жишээ аваад л да. Амтлаг хамт бол биеийн тамирыг сайжруулна, таргалуулна, цус төлжүүлнэ, ясыг шимжүүлнэ тийм ээ. За тэгэл чөмөг туслыг аривжуулна, хүчжүүлнэ, өнгө зүсийг сайжруулна, хор тайлнаа гэж байгаа. Ийм үйлдэлтэй юм байна амтлаг хамт. Хитрүүлвэл яах вэ гэж бадганыг аривдуулна, хит таргалуулна, шижинтх эмгэг үүснэ гэж. Ингээд хэлсэн байдаг. Тэгэхээр л одоо та нар ингээд энэ номыг уншаад эдээ ундааныхаа амтыг үзэхээр бол эдээ ундааг бол өөрөөс ингээд амтаар нь ярьдаг болчихно. За амтлаг амтыг ингэж хэрэглэн шүү. Амтлаг амттай эдээ ундаа ийм байдаг. Бид ийм тустай, ийм хортой. Тэгэхээр над бол одоо энэ болно болохгүй. Тэгээ энэ ч бас удирдлын хөдөлцөөтэй. Хавар айл амттай эдэн сайн, зун айл амттай эдэн сайн, намар өвөл гэд. Тухайн үеийн өвөрмөц чанартай бас холбоотой өвөрмөц чанар гэдэг нэг зүйл байдаг. За ингээд үзэхээр одоо та нар ингээд эдээ ундааныхаа хэлбэрийг ойлгочих нь, 6 амтаа ойлгочих нь, 6 амтныхаа одоо үйлдэл хитрүүлвэл гаж нөлөө гэж юм байгаа шүү дээ. Энэ зүйлүүдийг бол ингээд энэ дээр би бичсэн байгаа. За ингээд одоо жишээлбэл одоо тэр эсгэлэн амттай зүйлхээр одоо бид нар эдээний дээж байгаа тий. Тэрийг яах вэ гэхээр л одоо энэ дээр байж байгаа. Энэ хэрэгтэй. Энд чи одоо эмчилгээний зорилттой манайд бол бүр архийн юм гээд том бүлэг вэ. Тэгтээ хэтрүүлвэл яах вэ гэд. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас юуных нь зохистой хэрэглээнийх нь юуг нь хүртэл гаргаад тавьсан байгаа. За ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр одоо энэ нэг 6 амтыг бол бид нар сайн ойлгох хэрэгтэй. Манайхан бол ер нь энэ эдээ ундаага ер нь хүний бид одоо ийм эмчилгээний нөлөөтэй гэдгийг бас их сайн тэр болгон ойлгож байна үгүй. Одоо энэ солонгос кинон дээр үзэхээр л баг ингээд идж байгаа хоол болгоно яриад байгаа үстэй. Нэг ногоос автаж аваад за энэ бол ийм чанартай идэхээр ингэдэг тэгдэг гэл ингээд яриад байгаа тий. Тэр ерөөсөө уул нь ингээд энэ монгол хүний бичсэн номон дээр бүгдийг бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ мэдлэгийг л их сайн аваад амьдрал авахд одоо хэрэгжилжүүл эрүүл мэндээ одоо нэлээд сайн өөдөн татчих гээд байна. Тэгэхээр та бүхэн бас энийг нэг сайн бодооч. За тэгээ эдээ ундааг энэ дээр хэмжээ зохицуулна гэж нэг чухал юм байна. Тэ хэмжээ. Тэгээ чанарын хувьд хэлсэн байгаа байхгүй хүн тослог эдээ ундааг бол өлөн зэлмэн эдээ гэж байгаа. Их идэж болохгүй гэсэн үг. Өлөн зэлмэн эд гэж байгаа. Энэ хүн тослог эдээ ундааг аюултай байдаг юм байна. Энийг өлөн зэлмэн эд гэж байгаа. Хөнгөн амар шингэх эдээ ундааг бол цадл эд гэж байгаа. Тэхийн бол хотоодны галын ил цэргэж бие махбодыг төлжүүлэхэд тустай байдаг юмаа гэд ингээд заасан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар мэдэн шүү дээ. Энэ бол одоо сайхан хөнгөн те амархан шингэчих олонд байна. Тэрийг бол цадл хийж болно. А тэр хүнд их дослог шингэхэд хэцүү эдээ ундааг бол өлөн зэлмэн эдэл гэж. Их хийж болохгүй шүү. Тэгээ энэ бол нэг ингээд уншаад үзэхээр нэг энгийн юм шиг мөрнөөсөө яг амьдрал ахуйд хэрэгжүүлчихвэл энэ бол одоо хүний биед бол их ач тусаа өгөхөд байхгүй юу? Их ач тусаа өгөхөд. Эдрийг л одоо ингээд нэг сайн мөрлөг болгомоор. За дараа нь бол хооллох хугацаа гэж заасан байгаа. Чанарын хувьд бол юм байна. Хооллох хугацаа бол хитрхийн уртай үед биеийн тамир муудна гэж. Хий аривдна гэж. Хий аривдна.
Бид нар бол мэддгийг шүү дээ хөөргий хийрэгцэн байна гэх тийм ээ. Одоо нэг ядарсан байна гэж ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Хийрэгсэн байна гэд. Одоо энэ хаварч нь бол яг хийний цаг байхгүй юу? Тэгэхээр бол ойр ойрхон тэгээ тэр чанарын сайн үз. Тэгээ эдийн унданыхаа хэмжээг тохируулаад гэсэн үг. Чанарын сайн үзээ хэмжээг нь тохируул. Хитрхи богино нийтүүл ойр ойрхон хитрхи бас хидэд байвал ходоодны галын элч муудаад ишингэлт болоод дуршил хаагдана л гэж. Тэгээ манай ангаах ухааны түүхэн дээр байдгийг ерөөсөө дэлхий дээр хамгийн анх ямар өвчин үүссэн бэ гэж. Ишингсэн өвчин үүссэн гэж. Тэ. Ишингсэн өвчин үүссэн. Тэгээ тэн дээр бол одоо тэр домгийн шинжтэй тийм мэдээлэл байгаа юм л да. Хүмүүс бол нисдэг байсан. Тэгээ газар бууж ирээд. Тэгээ тэр хүн бүр нэртэй. Тэгээ буугаад ирсэн чи айгүй олон амттангууд тааралдаа. Тэгээ тэр одоо тачаангуу сэтгэлээр мунхаг сэтгэлээр их хоолунд идээд тэгээ тэрийг шингэхгүй ишингсэн өвчин тусаад. Тэгээд ингээ биеийн зовоод нөгөө чи амин тэмцээ болохоо ойлоод. Тэгээ тэр имийн тэнгэр гэж тэнгэрээс тусламж гуйсан чинь буцалгаж хэрэгээс уус өгөөд тэрийг уугаад идэгсэн гэж. Тэгээ өвчний хамгийн ихний өвчин бол ишингсэн өвчин. Хамгийн ихний им бол буцалгаж хэрэгээс ус гэж хэлдэг. Тий. Тэгээ бид нар монголчууд бол буцлагсан ус өглөөх уудаг те. Буцалгаж хэрэгээс ус уудаг. Тэр бол одоо тэр аюурвед дангаа ухаанаас анх гарсан домог төвдөр дамжаад Монгол руу ороод ирсэн. Тэр домгийг бол тэр Монголын ард түмэн сонсоод мэдээд амьдрал ахуйтай хэрэглээ тэр буцалгаж хэрэгээс усыг өглөө болго ууж исэн байна. Тэр бол бүр тэр аюурвед дангаа ухаан гэдэг чинь энтгэг дүүссэн тэр домог төвдөр дамжаа Монгол руу орж ирээд монголчууд тэрийг амьдрал ахуйтай ингээ хэрэгэлдэг болчихжээ. Хэрэгэлдэг болчихж. За иймэрхүү нэг эдийн ундааны чанарыг яах вэ? Хооллох хугацаа гэж юу яах вэ гэд ийм зүйлүүдийг бол ярьсан байгаа. За дараа нь бол эдийн ундааг бол улирал зохицуулна гэдэг нэг чухал юм байдаг. Улирал зохицуул. Дөрвөн улиралд нэг төрлийн хоол иж болохгүй. Энэ бол маш нарийн зохицуулттай. За би бол одоо хаврын улирал байгаа учраас хаврынхын сонгож аваад оруулсан. Тэгээ дөрвөн улиралд бол дөрүүлэнд нь байгаа. Саяын тэр номон дээр л байгаа. Бүх юмны учир бол тэнд байгаа гэж би яриад байгаа тийм ээ. За чи хаврын улирал яах вэ? За тэгээ энэ дээр бол хэлж байгаа юм л да. Хавар бол өвөл хурсан бадга нь хөдлөнө гэж байгаа. Тийм учраас бөөлжүүлэх засал хийж ходоодоо цэвэрлж явах хэрэгтэй гэж. Та нарт ер нь бөөлжүүлэг хийж үтсэн хүн байна уу? Үтсэн дээ. Би одоо та нарт нэг юм юуны санал тавих гэдэг чинь манай энэ хүрээлэнгийн имлэг дээр очиод бөөлжүүлэх засал хийж байгаа. Тэр бол зүгээр л одоо юм харьцангуй эрүүл хүмүүс хамрагддаг. Яагаад тэгэхээр энэ чинь удирлын онцлогтой. Одоо хотоодонд чинь бадган салс гэж юм айгүй ихсчээд байгаа байхгүй. Тэгэхээр очиод бөөлжүүлэх засалд орчих. Цөөхөн хэдэн төгрөг төлөөд тэгээ бөөлжүүлэх засалд ороод зөвлөгөөгөө авчвал хотоодыг ингээд цэвэрлэх хэрэгтэй. Тэр бадган салсууд байдаг. Бөөлжүүлэх засал гэдэг уламжилт ангаа авах. Тэр ингээд найруулад одоо шууд ч бас юм ус биш, буслахсан ус биш. Дотроо тийм тодорхой найрлагатай усаар тэгээ яг тэр эмчийн заавраар хяналтанд орно. Бөөлжүүлэх засалт хамрагдаад явчих болно гэж. Тэрийг бол одоо манай арилгах 5 үүлийн 1 гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо энэ эмнэлгүүд гүйцэтгэл шилжчихсэн учраас би бас эмнэлгийнхаа орлогыг нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Манайх энэ хуучин Улаанбаатар сүүл. Манай хоёр чинь бол ерөөсөө бараг л сайхалт шүү дээ. Одоо ер нь хоорондоо сайн холбоотой ажиллаж гэж бодож байна. Би өнөөдөр бас нэлээд маркетингийн реклам хийчихэд явъя. Тэгээд та хэд байна ус манайд холбогдоорой. Тэ очоод бөөлжих засал хийгээрэй тэ. Уламжилтаар бол ирүүлжиж болно шүү. Урьдчилан сэргийлж болно шүү. Хэмжлүүлж болно. Манай эмнэлгээр үйлчлүүлээрэй. Тийм тэгээд яана гэж. Бөөлжүүл хэмжлэгийг хийхсний дараа тухайн үед бол яг эмнэлгийн хяналтанд хийжээд гэртээ гарахад бол бөөлжгүй. Бөөлжгүй. Тэр тодорхой тийм бөөлжүүлээл тэгээд тэр эмчилгээ үйл дуусаад тэгээд эмчин зөвлөгөөгөө л гаргачихна. Өдрийн цагаар л гэсэн үг. Тэгээд одоо манай эмнэлгээр үйлчлүүлж байгаараа цөмөрөө ойрхон одоо нэг дүүрэгт байгаа. Ийшээгээ одоо гараад гүгээд ороход бол ерөөсөө ойрхон газар байгаа тийм ээ. Тэгээд очиороо үйлчлүүлээрээ тий. Ийм зүйлийг бас та бүхэндээ санал болгомоор байна. За тэгээ ийм эдийн ундаа хэрэгэл хийж байгаа нь хаврын үйлдвэр хатаасан мах хэрэгэл, дослог зүйл хэрэгэл, аарцтай шүл хэрэгэл, шар тостой 13 хэрэгэл, сармистай бууз банш,
Хуушуур гаатай шүл хэргэл шар тосонд гурилдсан цай уулгаж идвэл тийм ээ өдөр унтахыг дэвчи илүүхэн хөдөлгөөн хийлгээ гэд. Ерөөсөөр хавар ингэл гэж хэлсэн баг. Тий. За тэгээ яргуу цадсан ямаа нэмах идэхэд бол тамирыг тэтгэнэ, цусыг тэгшдэгдэгд бол цус угталтай хүмүүс тустай гэж хүн болго иж болохгүй гэсэн үг. Тийм ээ. Тэгээ ингээл одоо нэг ийм зүйлүүдийг л одоо жишээлбэл товчхон хэлсэн байгаа байхгүй. Одоо тэгэхээр хаврын үйлрэл ингээл одоо тэгээд нөгөө номоо уншаад зуны үйлрэлд яах вэ гэдгээ бичиж аваад тэрийг хэрэгжүүлчих хэрэгтэй. Тэгээд ингээ явчихнаа гэж. Тэгэхээр энэ дотор бол асар их сайхан уламжилт мэдлгүй шингэсэн байгаа байхгүй. Бид нар бол ер нь одоо манай хөгшчүүлэл ингэж л хэрэгэлдэг тийм ээ. Хавар болохоор л одоо яг энэ юмнуудыг л хэрэгэлдэг байхгүй. Борцоо хэрэглээл, тосоо задлж хэрэглээл тийм ээ. Ингээл хэрэгэлдэг одоо. За ийм зүйл байгаа. Тэгэхээр ингэж л одоо улиралт нь бас зохицуулдаг ийм онцлогтой юмнууд байгаамаа. За дараа нь бол эдийн ундаг насан зохицуулж хэрэгэлдэг. За эдгэр хүнхээр 25-аас 50 нас. 25-аас 50 насны хүнд бол яах вэ гэдээ одоо энэ дээр бас бичсэн байгаа. За энэ үед бол эдийн ундааны шимт хичээлийг ихтүүлэх аюул байдгаа гэж байгаа тийм ээ. Ам чимттэй эдийн ундааг хэтрүүлж хэрэгэлдэг. Тэгээд ирэхээр бол илүүцэн шимт хичээл бие торимтлагдаад таргалуулнаа, галын элч буурнаа, хоол унд шингэхгүй болно, бие хүндэрнэ, үе мөд суларна. Шүлс цэр аривдна, нойр ихтэн, зүрх дэлснэ, амьсгатан цусны даралт ихсэн, шижинтнэ. Ингээд ийм бадган тунгалаг аривдсан өвч болно гэж. Энийг сайн сэргийлээ гэж. Өөрөөр хэлбэл энэ ам чимттэй зүйл бол хитэрчих юм бол одоо энэ насанд бол ингээд ийм юмгийг болдгоо. Тийм учраас хоолны хэмжээ, нэр дөр, шимт хичээлийг сайн баримтлах шаардлагатай гэдэг. Ингэж одоо заасан байдаг энэ идрүүл дээр. За ахимаг үе гэж байдаг 50-аас 60. За энэ бол хямрал шилжилтийн үе гэж үздэг. Уламжилт онгоохонд шараас хийрүү шилжиж байгаа үе гэж үздэг. За эрэгтэй эмэгтэй хүний үржлийн эрэгтэн буурж, эмэгтэй сарын тэмдэг хаагдах, эрэгтэй тусал барагддаг гэж үздэг. Энэ үед. За ингээ амтлаг эсгэлэн бүлээн шингэхэд хэлбэр тамир сайжруулах хоол ундыг шүтүүл зогно гэж. За тэгээ ясны шүл, хоньны мах, тугал туулай мах, сайн чанарын арх, сонгон, саримс зэрэг тослог шимтгийг зөкстэй шүтнэ гэж. Зөкстэй шүтнэ. За энэ үед хүний тамир хүч айжмаар доройтдог бол гашуу амт, за тэгээ тэр сэрүүн шингүү зүйл хэтрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. За цаг улиралтай уялдуулж шимтийн тан хэрглэж болно гэж. За мөн одоо энэ шимтийн танга манай дээр бол одоо бас үйлчилж байгаа. Шимтийн танг бол одоо хэрглэж аваад ингүүл одоо хүнд бол их сайн. Ялангуяа одоо энэ 50-аас 60 насны хүмүүс бол манайд очиж одоо тэр шимтийн танг одоо хэрглэж болно гэсэн үг. Энэ бол бас манай уламжилт ангаа ухааны бас нэг брэнд эдийн ундаа эмчилгээний юм одоо холимог арга байгаамаа. За 60-аас дээш насныхан бол биеийн тамир барагдаж эхэлдэг үе тийм ээ. За энэ бол хий гэж нэг юм байгаа. За ингээд одоо галын ил доройтно хоолын шингээд муудгаа. За энэ үед бол хүнд хүйтэн сэрүүн шингэхэд вэрхтэй эдийн ундааг баг хэрэглэж байгаа. За ингээ хэтрүүл галын илч муудад доройтно. За хий их байдаг учраас ийм хүмүүс амтлаг амт холсон бүлээн чанартай, шингэт сайтай, тосдог шимт хичээлтэй сайн чанарын эдийн ундааны хэмжээг тохируулж хэрэглэнэ гэж. За тэгээ хотоодныхаа галын элчийг бол үргэлж хамгаалж явах хэрэгтэй гэж байгаа энэ үед. Энэ үед яадгүй гэхээр буцлагж хэрэгээсэн бурамтай ус уучий гэж байгаа өглөө. Буцлагж хэрэгээсэн бурамтай ус сайн ууж гараа. Тэгвэл хотоодны галын элчин сайн байх юм байна. Тэгвэл нөгөө 7 тамир гэдэг юм чин сайн байх юм байна. 3 хэрчээ хэвэн байх юм байна гэж. Ингэж одоо заасан байх юм аа. За ингээ эдийн ундаатай холбоотой ойлголтууд бол маш их байдаг бахан. За би энэ дээр бол одоо жишээ болгоод нэг товч хэдэн зүйлийг бас та бүхэндээ ярьлаа. Энийг бол та бүхэн маань бас дэлгэрүүлсээ үзээд хэрэгжүүлээрэй. Шаардлагатай бол манай эмнэлэг дээр ирээд эмчээс зөвлөгөө авч болно. Наривчсэн зөвлөгөөнүүд авч болно. Одоо тараах материал ийм юмнуудыг бас бэлтгэсэн байдаг. Тэрийг авч болно. За манай эмнэлэг дээр ирээ өвөрмөс чанараа тогтоолгож болно. Би ямар өвөрмөс чанартай хүн бэ боломжтой нэг. Өвөрмөс чанараа тогтоолгочоод тэгээ эдийн ундаа явдал мөрийнхөө зөвлөгөөгөөс давхар авчиж болно. Давхар аваад ингэ явчих болно. Тэгээ дандаа нарийн мэрэгжлийн эмчнэр байгаа. За тийм учраас бас та бүхэн маань нэг зав чөлөөгөөр яваад очиорой. Хэрвээ очиноггүй би одоо бас та бүхэн тэнд үйлчлээд өгье. Тий. Ингээд сайхан
хамтарч ажиллая гэсэн санд. За дараа нь бол уламжлалт хангаа ухаанд сая эдээ ундаа гэдэг нэг хэсэг юм ярьчлаа. Энэ бол одоо эрүүл байхтай холбоотой маш чухал юм нэг бүлэг ойлголт байгаа тий. Хоёрт нь бол явдал мөр гэдээ ярьж байгаа байхгүй явдал мөр. За явдал мөр дээр бол уламжлалт хангаа ухаанд 3 явдал мөр байдгийг. Нэгдүгээрт нь үргэлжийн явдал мөр, хоёрт нь цаг үлрэлийн явдал мөр, гуравт нь ахуй үсийн явдал мөрөө гэж. За энэ гурвыг л одоо их зүү зохистой ном журмаар шүтүүл одоо их сайн хүн эрүүл байна л гэж үзэж байгаа. За тэгээд энэ ангаа ухааны 4 үндэс гэж ном байгаа. Энэний үргэлжийн явдал мөрийн бүлэг дээр нэг ийм өгүүлбэр байдгийг. Хүн эрүүл амьдрыг гэвэл 10 хар нүглийг дэвчээ гэд бичсэн байдаг. Тэгэхээр 10 хар нүгэл гэдэг нь бол биеэр үлддэг, хиллээр үлддэг, сэтгэлээр үлддэг ийм 10 юм байгаа. Тэгэхээр нэг хар нүгэл энтерхээр бидрээс нэг хол юм шиг боддог тийм биш. Одоо жишээлбэл биеэр үлддэг 3 нүгэл гэдэг нь амьтны аим таслах, ис үгснийг авах, буруу хурцл гэж 3 юм байдаг гэж байна. Хилээр үлддэг 4 нүгэл худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг хэлэх, дэмий жилчих. За энэ 4 бол одоо хар нүгэлд ордог байна шүү дээ. 10 хар нүгэлд ордог байна. За сэтгэлээр үлдэх 3 нь хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл. За энэ 10 юм л их аюултай юм байдаг гинэ. За энэ 10-ыг бол одоо аль болохоор л одоо ерөөсөө үлдэхгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүн ер нь эрүүл явна гэж байна. Тэр ангаа ухааны 4 үндэс гэж Ютг Ёндон гомбо гэж төвдийн том эрдэмтний бичсэн номон дээр ингэ бичсэн байж. Үргэлжийн явдал мөр гэж байгаа. Үргэлжийн явдал мөр гэдэг нь хүн ерөөсөө өдөр тутамд л ерөөсөө хэрэгжүүлж явах хэрэгтэй явдал мөр л гэсэн үг. Үйл ажиллагаа л гэсэн үг. Явдал мөр гэдэг нэр нь бол яг хуу манай нөгөө онцлогтой шууд төвдөөс аваад тэр жодлом гэдэг төвд үгийг орчуулсан шууд тийм модоо орчуулга байгаа юм л да. Зүгээр өдөр үрийн үйл ажиллагаа гэсэн үг. Тэгэхээр инхээр бол одоо энэ 10-ыг бид нар бас дэвчиж болно доо тийм ээ. Тэгээ энэ дээр бас ингэж хэлсэн байгаа шүү. Хамгийн их хортой нь сэтгэлээр үлдэх нь байдаг гэж байгаа. Хамгийн аюултай. Дараа нь хэлээр үлдэх байдаг гэж байгаа. Энэ 3 дотор хамгийн гайгүй нь биеэр үлдэх байдаг гэж байгаа. Тэгэхээр одоо энийг л одоо бид нар бас нэлээд бодож явах хэрэгтэй ийм зүйлүүд байдаг юм байна. За дээр нь бол энэ явдал мөртэй холбоотой тэр ангаа ухааны 4 үндэсийн номлын үндэсийн 31-р бүлэг гэж байдаг. Энэ дээр бол ерөөсөө тэр эмчийн ёс зүй ер нь энэ хүний ёс зүй заасан бүлгэлтэй ямар байх ёстой вэ гэж. Энэ дээр нэг ийм хэлсэн байгаа. Цагаан сэтгэл хэмээх бод сэтгэл гэж. За энэ бол бичсэн. За энэ инэрэнгүү сэтгэл гэж хэлж байгаа нэг. Инэрэнгүү сэтгэлийг бол өвчөө олохгүй гэж. Өвчин тусдаа чалбар идэгдэг. Тэгээ бод сэтгэл гэдэг дээр дэгс сэтгэл, баясах сэтгэл, асрах сэтгэл, инэрх сэтгэл гэж. Тэгээ хүний ерөөсөө одоо энэ сэтгэлийн хамгийн дээд сэтгэл бол бод сэтгэл байдаг. Цагаан сэтгэл байдаг гэж. Ялгарлахгүй сэтгэл. Инэрх сэтгэл гэж. Тийм ээ. Тэр энийг хэрвээ хүн өөртөө дадуулчвал энэ бол ерөөсөө ажил үүсэн ч чөлөөтэй бүтдэг юм байна. Өвчин ч тусдгүй юм байна. Туслаач хэлбархаа идэгчдэг юм байна. Тэр энийг чухал юм байдаг юм байна. Тэгэхээр одоо тэр хувь хүн байгууллага хамт олон ингээд одоо нийгэм эдгээр бол одоо энэ цагаан сэтгэлийг төлөвшүүлчихвэл тэгэл одоо ерөөсө бүх муу юм арилчихна гэж байна. Бүх муу юм арилна гэж. Манай номонд бол тэгж заасан байдаг. Тийм учраас эмч хүнийг тангараг үргүүлэхэд 2 үг байгаа. Эрдэм чадал, инэрх сэтгэл хоёроо харамгүй зориулна л гэж байна. Тэр инэрх сэтгэл гэж. Тэр бол хамгийн чухал нь гэж байгаа. Эрдэм чадлаас чухал гэж байгаа. Эмч хүнд бол ерөөсөө инэрх сэтгэлийг суулгаж өг. Энэ ажиллаж байгаа хүмүүст инэрх сэтгэлийг суулгаж өг. Тэгвэл бүх юм болно гэж байгаа. Нэг ийм ойлголт байдаг. Энийг бас тав хүн бодно. За тэгээ инэрх сэтгэл төлөвшөөгүй газарт ямар юм байдаг юм бэ гэхээр үйл ойлголцод байдаг, сэтгэл дундуур байдал байдаг, уур хилэн байдаг, үзий ядалт байдаг. Энийг инэрх сэтгэлээр л амар амгалан болгоно гэж байгаа. Инэрх сэтгэлээр л амар амгалан болгодог гэж. За тэгэхээр л одоо инэрх сэтгэлтэй л болгомоор байна тийм ээ. Монголчууд инэрх сэтгэлтэй болчвол тэгээд бүх муу юм нь арилчих юм байна. За энэгээр энэ богд зонхын бод мөрийн зэрэгт бол хэлсэн байгаа. Энэ нэг юм 4 мөрд байгаа. Энийг би оруулсан. Тэгээ ертөнцийн амгалан жаргалан бүхэн бусдыг дээдлэх сэтгэлээс гарна гэж байгаа. Бусдыг дээдлэх сэтгэлээс. ертөнцийн өвчин зовлон бүхэн өөрийгөө инхрийлэх сэтгэлээс төрнө гэж. Ингээ энэ дээр ингээд бичсэн байгаа. За тэгээ уламжлалт тангаа ухаанд өвчний шалтгаан гэхээр ерөөсөө сэтгэл байдгийг. Сэтгэл байдаг. Энд дээр 4 янзын юм л бичсэн байдаг. Би зүгээр товчхон хэлэхэд.
Нэгдүгээрт бол ухаангүй сэтгэл гэж юм байна гэж. Энэ бол амин хувиа бодсон муу атгыг санаа юм аа гэж хэлсэн байдаг. Энэ одоо өвчний одоо хамгийн чухал шалтгаан болдог. Хоёрдугаарт нь уур гэж юм байдаг. Энэ бол шарын халуун урц үлэг чанарын одоо эмгэг хөдлөл. Энэ бол өвчний их чухал шалтгаан болдог, ойрын шалтгаан болдог гэж. За дараа нь мунхаг гэж юм байдаг. За энэ бол хувиа хэд бодох, сэтгэхээс зүрхшээн залхуурах, зүгээр суух. За дараа нь бол дачаангуу гэж байдаг. Энэ хүслийн 5 эрдэм дачаах. Одоо хит юмд шунан дурлах. Тэр энэ дөрвөн сэтгэл бол бүх өвчний шалтгаан бол. Тэр одоо энийг бууруулчих юм бол тэгээд шалтгаан байхгүй чинь, шалтгаан байхгүй чинь гэдэг нь өвчин байхгүй чинь гэсэн үг. Тэр бол амархан энэ дөрвийг л алгуулчих хэрэгтэй. Тэгвэл одоо өвчний тухай ойлголт байхгүй болчихно. Одоо манай уламжлалт тангаа ухаанд бол ингэж л заасан байдгийг. Ийм зүйл байдаг. Тэгэхээр та бүхэн бас энийг бодолцож үзээрэй гэж. За тэгээд энэ ер нь саяын тэр сэтгэлийн өөрчлөлтүүд юмнуудын энэ тухайн хүний төрлөг хөрмөс чанар гэдэг нь чухал ойлголт. Тэгэхээр энэ өрөөнд сууж байгаа бид нар бүгдээрээ ерөөсөө ийм 7 хөрмөс чанар цугаартай. Эний аль нэг л байгаа. Аль нэг л байгаа. Хийшар бадгана, хийшар, шар бадгана, хий бадгана, хийшар бадгана гэсэн. Эний аль нэг. За энэ хөрмөс чанарыг бол бас манай эмнэлэг дээр тогтоож байгаа очиж тогтоолгоорой. Тогтоолгоорой. Тэгээ өрмөц чанараа тогтоолгоо. За би нэг ийм өрмөц чанартай юм гинлээ гэдгээ одоо нөгөө цусны бүлэг тогтоолгож байгаа юм шиг мэдчүүл нөгөө номоо уншаад ахаар чинь тэн дээр чинь бичсэн байгаа. Ийм өрмөц чанартай хүн ингийн шүүхээр та нар ингээ зам өрөө олно шүү дээ. Би чи ийм өрмөц чанартай юм чи энэ над хэрэгтэй юм байна гэд ингээ яваад байна гэсэн үг. Тэгээ эрүүл байхын нэг гол үнц энэ өрмөц чанарыг сайн тогтоолгоно. Энийг бол манай дээр тогтоож байгаа. Тэгээ за нэг ийм зүйлүүд байгаа. Миний ярих юм. За ингээ хамгийн сүүлийн юм бол би бас өөрийнхөө судалгааны чиглэл зарим үр дүн гээд энэ рүү бас товчхоо ороод манай түрүү нөгөө танилцуулсан багш бол бас намайг ярьсан дөө. За яг хөө ийм байгаа. Би бол ер нь уламжлалтын ийм судлаар ажилладаг. Фармаколог. Тэгээ одоо тэгээд энэ хүрээлэн сургуулийн буян би чи энэ ангаах ашуус гээд одоо байгаа ш. Дуучийн ангаах ухааны сургууль. Тэгээ манай уламжлалт ангаах ухааны технологийн хүрээлэн ингээ одоо бид нар ажилласан. Би 2002 онд бол энэ манд руугээ тан нөгөө ковидын үед нэрд гарч ирсэн. Энэгээр чинь би хамгаалсан хүн шүү дээ. 2021 онд энэ хөдрийн заар агуулсан юмудаар хамгаалсан. За ингээд ийм ажил байдаг. За ингээ түрүү миний тэр мэдээллүүдээр нь ярьцсан дөө. Тэг ийм байгаа. Одоо миний бүтээлийн чагсаалт бол товчхондоо ийм чагсаалт байгаа. За яг нь миний одоо энэ хамтраад гаргасан ном бүтээлүүдээс би бас ингээд дээжлээ зарим нэг энэ дээр бас зургаар та бүхэндээ сонирхолтой болов уу гэж оруулсан тий. Ер нь бол одоо нэг эмтэй холбоотой, эм судалтай холбоотой яг уламжлалт тангаа. Энэ чиглэлийн юмар л одоо ер нь ажилдаг. Тэр хамгийн сүүлд гарсан уламжлалт хэмээн лавлах гэдэг. Энд дээр 109 эм орсон юм лавлах байгаа. Та нарт бас хэрэгтэй ном ингээд одоо уламжлалт эмийнхээ мэдлэгийг сайжруулад уламжлалт ийм одоо авч хэрэглэн шүү дээ. Тэр үед ингээд ман дөрөв норвдлогоос өсвөл ингээд бүгдийг бичсэн байгаа 109 юм. За нэг ийм зүйлүүд байна. За яг хөө энэ одоо миний болоод хамтарч бичсэн гадаад өгүүлбүүд байгаа. Гадаад өгүүлбүүд байгаа. Тэгээ манай уламжлалчин бас харьцангуй нөгөө жоо хязгаарлагдмал талтай шүү дээ, тийм ээ. Яг нөгөө биологи ангаах ухаан гэдэг байгалийн шинжилгээ ухаан бол их өндөр сэтгүүлүүдэд өгж болдог. Бид нар бол яг вэ гэтэл нэг яг ВОС, Скопус тэгээ эдгэрт одоо бүртгэлтэй сэтгүүлүүдэд бол бас яг ингээд өгүүлбүүд хэвлүүлж ил байна. За нэг иймэрхүү ажлууд бол хийгээд явж байна. За энэ миний нэг гаргасан практик нэвтрүүлс одоо хамтраад штэ. Хамтраад нэвтрүүлс юм 4 бүтээгдэхүүн байна. За энэ одоо калвацийн гэдэг тэр Монплю гэдэг энэ калвацийн бол одоо төлөнхийн шарханд хэрэгэлдэг гээл байгаа. Тэр Монплю гэдэг яг терапилүүтэй адилхан ханиа том уу яг хүрээд эхэлж байгаад ингээд утгаа дуудаг. За тэр гастрофайр гэдэг байгаа. Энэ бол одоо хотоодны архаг өрөвсөлтөй хүмүүс байдаг. Хоол ундын шингээл муудцсан хотоодны галж муудцсан усуудад өгдөг ийм одоо шахмал юм байгаа. Тэр
Халифорт гээд нойр учиргаа харахыг өрөвчлөлтэй хүмүүст өгдөг. Нэг ийм дөрвөн им одоо практикт нэвтрүүлсэн. Тэгээ яг энийг бас ганц нэг аптек интерээр зарагддаг. Бас сайн маркетинг хийж бас чадахгүй. Бид нар бол ерөн судлаач хүн бол бас маркетинг хийж бол чадахгүй юм байлээ. Энэ бол тустай тийм бүтэц байдаг юм байлээ л дээ. Тэгээ нэг том эрдэмтнээс асууж ирсэн гэсэн таны энэ үр дүн юунд хэрэгтэй юм гэсэн үг би яаж мэдэх. Тэгээ маркетинг хийж байгаа улсууд нь мэднэ үз. Би бол судлаад гаргачлаа тэгээд та нар өөрсдөө цаашаа аваа явахгүй юу гэж хэлж ирсэн гэсэн. Бид нар бол бүх юм хийх гэж оролдоод байгаа. Тэгээд нэг амар гавьтай үр дүнд хүрэхгүй байна. Тэгээ энэ Монгол улс чинь нөгөө 80%-ийн имийг импортоор авчдаг учраас гадаадын имийн фирмүүдийн маркетинг амар өндөр байдаг. Тэгэхээр одоо бид нар бол ингээд нэг дотоодын хэдэн нөхдүүд нэг жоохон юм хийчгээд тэрийг маркетинг хийхээр их чадахгүй. Тэдэрт бол өрсөлдөж чадахгүй шүү дээ мэдээч хэрэг. Тэгээ та нар маань харин энэ дөрвийг сайн аваарай гэж. Одоо хамгийн сүүлийн эрх даабаа ихэд энэ дөрвийг сайн аваарай гэж бас та нартай хэлмээр байна. За ингээд одоо миний ярих сэдв дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Өөрөө батраа ингэж боддог. Засал гэдэг юм чинь олон янз байх шиг байна. Тэгэхээр засал гэж байна, нэрээс гэж байна. Сэтгэл засал өөрөө хоолмод ингэ байна. Энэ дотроос бүр яг нарийнч таа. Яг сэтгэл засал гэдэг нь маш тачаан байдаг шүү дээ. Сэтгэл засал. Одоо хүмүүжтэй. Энэ ер нь яг нарийн гэдэг яг бүтцтэй байд юм бэ гэсэн нэг юм асуулт байна. Тэр асуултаас өөр хаяа эхийн хэмжээний ганцхан асуулт чи эхийн эрүүл мэндийн байгууллагаас Америкийн нэгдсэн улс профессор Адлер зарсан. Энэ бизнес зардалтай холбоотой юу эсвэл өөр эхийн эрүүл мэндийн байгууллагын баримтч байна. Батгаас болж үдээс гаргал энийг судлаач юу гэсэн. За баярлалаа. За Ганбаатар өгшийн асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь уламжлалт хангах ухаанд бол ингээд товчлоод үзэхэд бол дөрвөн ерөндөөр л эмчилнэ гэж байгаа хүнийг. Тэгэл нэг нь бол эмээр эмчилнэ, хоёрд нь засал гэдэг. Тэ гурав дахь нь эдээ ундаагаар, дөрөв дахь нь юугаар эмчилнэ гэж. Явдал мөрөөр эмчилнэ гэж. Нэг ийм л том дөрвөн эмчилгээний арга байгаа. Тэгэхээр энэ дотор бол ингээд үзэхээр засал гэдэг нэг бие даасан том бүлэг байна. Тэрийг ингээд үзэхээр манайд бол уламжлалт 5 засал байна гэж хэлдэг. Одоо ингээд бид нар мэдэн шүү дээ хануур, төөнүүр, дэвтэлэг, тийм ээ, жин, түрхэж илэх гэдэг. Энэ 5 бол яг уламжлалт хангах ухаан заасан үндсэн заслууд. Дээрээс нь болохоор 5 үүл гэж байна. Арилгах одоо эмийн эмчилгээ жилжилдэг арилгах заслын 5 үлгээд бас тусдаа нэг юм байгаа. Тэр нь болохоор туулга, бөөлжүүлэг, тэгээд зөөлөн шимт, нэруух, тэгээд хамрын юм гэсэн ийм 5 юм байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энийг ингээд дотор нь үзэхээр засал гэдэг доторт бол одоо нэг ингээд 2 юмнаас нэг 10 юм орчиж болж байгаа. 10 юм орчиж байгаа. Сэтгэл зүйтэй, сэтгэл засалтай холбоотой юмыг ярихаар явдал мөр гэж дотор нь орж байгаа. Явдал мөр дотор. Тэгэхээр явдал мөр гэдэг нэр нь болохоор үргэлжийн явдал мөр, цагийн явдал мөр, ахуй үсийн явдал мөр гэж. Тэрний үргэлжийн явдал мөр дотор бол сэтгэл зүй асуудал ороод явчихдаг. За сэтгэл зүй асуудал дээр ороод явахаар яах вэ гэхээр одоо түрүүний миний нэг товчхон хэлээ явсан бод сэтгэл гэж асуудал гараад ирж байгаа. Бод сэтгэлийг яаж үүсгэх вэ гэхээр бод сэтгэлийг бол шавлын сургалтаар үүсгэнэ. Хуучин тэгж үүсгэж ич. Өөрөөр хэлбэл багш нь шавьдаа бод сэтгэлийг одоо тэр тэгээ нэг төрлийн бас бяцлаглын нэг юм олон үе шаттай аргууд байгаад байгаа. Жишээлбэл нөгөө эхийн сэтгэлийг санахаас өксүүлээд тийм үе шатуудаар явуулж хагаад нөгөө хүнд тийм энерги сэтгэлийг суулгадаг. Эхийн сэтгэлийг эхлээд эхийн аж тусыг сануулад байдаг. Эхийн аж тусыг сануулад тэгэл ерөөсөө тэрний гол логик санаа нь юу гэхээр чи бүх үйлчлүүлж байгаа хүмүүсээ яг өөрийнхөө их шиг бодож байгаа. Төрсөн ганц хүүшгээ бодож байгаа байхгүй. Тэгээд чи ингэж бодоод сэтгэлд нь бодуулаад ингээд сэтгэл зүйн одоо бясалгал дасгал хийлгээд байдаг. Тэгээд нөгөөдөг ингээд хуучин уламжлалтын сургалт чинь
Яг ингээд багаасаа шавилж сураад 16 жилийн сургалт байсан шүү дээ. Яг энэ дөрвөн үнц гэдэг номыг дуусаа гаргахад. Тэгэхээр 16 жил тэр дадуулах сэтгэл зүйн сургалтыг хийлгчдэг байхгүй. Тэгээ 16 жил тэгээд сэтгээд өөрийнхөө их шиг сэтгээд төрсөн гац үрсгээ сэтгээд ингээд сэтгэл зүйн дасгал хийцэн хүн 16 жилийн дараа гарахаар энерги сэтгэлтэй болчихдөг юм байна л да. Өөр юм сэтгэхээ болчдөг. Хинч хурж ирээд үзүүлсэн юу нөгөө хүнийг одоо янз бүрийн ашиг сонирхол, ашиг хонжоо тийм юуч бодгоо болоод өөрийнхөө их шигэ боддог болчдөг, төрсөн гац гүйшгэ боддог болчдөг. Тэгээд нөгөө энерги сэтгэлийн суудсан учраас ерөөсөө одоо тэнд бол тэр цагаан сэтгэл гэдэг юм л бүх суур нь бол явдаг тийм арга байна. За яг одоо бид нар бол юу хийж ийм гэхээр мэдээж хэрэг Монголд бол одоо энэ шавлын сургалт байхгүй. Тэгээд бид нар бол одоо өөр систем шилжчихсэн. Нөгөө баг дунд ахлах тэгээд их сургуулийн систем шилжиж явж байгаа тийм. Тэгээ манай бол уламжлалтын эмчнэр бол их сургууль дээр 6 жил сурдаг гэж байна. Уламжлалтын бакалавра 2 жил эрдэнэт төр сураад тэгээ 8 жил төгсөж. Тэгэхээр бол одоо бол бид нар яаж юм гэхээр бас одоо манай эмнэлэг дээр бол нэг ийм кабинет байгаа. Бясалгал. Одоо нэг ёсондоо бас тэр сэтгэл зүйн одоо засал хийж байгаа. Тэгээ одоо тэн дээр ингээд тэр ялангуяа одоо энэ өвөрмөц чанарын хувьд хий давмгай өвөрмөц чанартай хүмүүсийг бол бид нар тэр бясалгалынхаа эмчилгээнд хамруулчихдаг. Тэн дээр орохоор одоо яадаг вөхөр тайвшруулдаг, стрессийн тайлдаг, бас одоо тийм сэтгэл зүйн тодорхой одоо нөгөө өөрөө өөртөө ажиллах дасгалууд хийдэг. Тэрийг болохоор нэг модератор байдаг. Тэр нь удирдах явуулдаг нэг юм юмнууд. Жохоо явдалмөр ингээд биеийн үйлтэй холбоотой сэтгэл бие хоёрыг хавсарсан хэлбэрээр явж байгаад манайд бол бас нэг жоохон тийм йог хийгээд өчтдөг. Хийдгүүлдэг бас. Хөдөлгөөний юмнууд оруулаад. Тийм зүйл байна. Тэр нагуун бэлэг гэдэг нэг багшийн юмыг бас та хэд сонссон баг тийм ээ. Манай уламжлалтын хүн биднийг холбоотой ажилладаг. Нагуун бэлэг багших бол ерөөсөө яг энэ үргэлжийн явдал мөрийн яг энэ сэтгэл зүйн бүлгээс аваад орчин үеийн одоо итгэх, ятгах аргуудыг интеграц хийгээд тэгээ жоохон бяцлаглын юмнууд оруулсан өөрийнх нь зохион бүтээсэн одоо тэр нэг ийм инновац үйлчилгээ штэ. Тэгээ тэрийг патент авцсан. Одоо тэр бол хятад бол айгүй өргөн. Тэгээ тэн дээр бол яаж юм гэхээр хүнийг ингээд суулгахад бол өөрөө лекц уншиж байгаа штэ. Лекцэн дээр одоо яг миний энэ цагаан сэтгэл мэтгэл имерхүүл юм ярьж байгаа. Тэгээ ингэх жоох хөстэй тех хөстэй гэдэг тэр усуудад ярина. Тэгээ тэр чи одоо үгээр одоо нөгөө итгүүлдэг, ятгадаг ийм юмнууд хийж байгаа. Тэгээ юм сонсох нь тэгээд өөрсдөр нь бас нөгөө ингэж бяцлаглын юмнууд хийлгэнэ. Ерөөсө тийм юутай л нэг сургалтын хэлбэрүүд байдгийг. Тэгээ тэр бол яадаг вөхөр ингээ одоо энэ өрөөнд их гоё юм яриад ирэхээр энэ өрөөнд нэг тийм гоё юм орчин үүсдэг юм байна л да. Тэгээ бид нар нагуун бэлэг багшийн төв дээр очиод ордос гайхаж ирсэн. Нэг үлгийтэй хүүхэд ингээ аав ээжээр нь аваад тэр сургалтанд эмчилгээнд оруулж байгаагаа явж ийн. Тэр хүүхэд бол үлгийтэй хүүхэд. Тэр чинь ойлгох чадвар байхгүй тий. Тэгээ тэр төрөлхийн хавдартай хүүхэд юм байна зал. Тэгээ аваа явж ийн. Тэгээ би гайхаад асуусан. Гэхдээ энэ хүүхдэд яаж нөлөөлөх юм? Тийм ээ. Тэр хичээлийг энэ хүүхэд ойлгохгүй шүү дээ. Тэгэргүй энэ орчин нөлөөлдөг юм гэж хэлсэн надад. Орчин нөлөөлдөг юм аа. Аав ээж нь зүгээр аваа сууж идэг. Тэгэл тэр хичээлдэн суугаад. Тэгэд үзүүлэлтүүд нь айгүй сайжраад байгаа гэж. Тэгээд бас нэг хоёр дахь тохиолдол нь гарсан. Нөгөө юу н айгүй нөгөө очир дугаар айгүй ихтэй штэ суух гээд. Гэсэн намайг тэгээ би нэг хүн суулгах гэж ярьсан чинь Монголоос нөгөө очиж суулгах гэж. Хятад хэлээр явдаг сургалтанд суулгачих гээд. Тэгэхгүй нэг юм суудал гарлаа гээд. Гэхдээ энэ хүчийг хятад хэл ойлгохгүй. Тэр хамаагүй сууж илээвэл тэр орчин нөлөөлдөг юм аа л гэсэн. Тэгээ тэр нэг нөлөөлдөг юм шиг л. Тийм л зүйл. Одоо тэр нагуун бэлэг багшийн хичээлийг бас энд оруулж ирээд ч юм уу. Тэгээд бид нар ч өөрсдөө бас иймэрхүү нэг ийм хичээлийн програм зохиовол бас манай уламжлалтынхан бол зохиоч хүн дөө. Одоо ингээд энэ зарлиг энтер гарсан одоо уламжлалтын нэлээ үнэлгээ энтер сайжраад ирвэл манай эмчнэр судлаач нар мундаг штэ. Ер нь тэр гоё элементүүд одоо манай зайнди байна тий. Манай Ашуусын Монгол онгоох ухааны сургуулийн зайнди гээд одоо ширигээр явж байгаад их мундаг яасан бүсгүй байгаас манай шав охин тэр бол одоо ер нь бараг л нагуун бэлгийн хичээлүүдийг л ер нь бараг л ер нь орчих гээд байгаа шүү ер нь маш их захим сургалтууд хийдэг юм байл. Тийм тэгээд одоо тиймэрхүү улсууд удахгүй одоо тэр тийм хичээл юмнууд гар. Тэгээд тэр гол нь Монголоос айгүй их мөнгөний урсгал энэ уршаа гарч байгаа байхгүй. Одоо тэр нагуун бэлэг багшийн хичээл жилдээ одоо хичнээн Монгол хүн суудаг. Замраагүй юм бил. Захимаар шийдвэр баг тийм. Захимаар хийн.
Тэр чинь бүр амар маркетингтэй тэр айгүй том IT компани байдаг юм, толгой компани. Өөрөө л яг цуншихад нэг хүний 100 юан, бичлэг сонсоход 50 юан, гар утсаар сонсоход 10 юан гэл одоо ерөөс ингээд тэр бол ерөөс амар хөгжчихсэн юм бэл. Тэгээд энэ монголчууд миний зүгээр авсан мэдээгээр жилдээ нэг 40 мянган Монгол очиж тэр хичээлийг сонсдог гэсэн. Тэчээд манай хувьд бол амар том тоо байхгүй. Тэр хүмүүсийн чинь ирж очих зардал, тэнд амьдрах зардал тэр чинь ерөөсөө гадуур дандаа байр түрээсэлж амьдрдаг юм билээ шүү дээ. Тэгээд тэр хичээлдээ өдөрт нэг 2 удаа суучтай. Тэгэл бусд үед нь асар их зардал гарч байгаа шүү дээ. За иймэрхүү зүйл. Тий. Тэр одоо Тарампой ч ер нь янз бүрийн шийдвэр гаргаад байгаа шүү дээ. Амар байгаа шүү дээ. Тэгээ би бол бодож байгаа нөгөө ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагч нэгдсэн үндэсний байгууллагын нэг бүрэлдэхүүн том байгууллага шүү дээ. Тэгээ ер нь тэгээд энэ нүүбээс гарна гэх тэгээ одоо нүүби чинь өөр нь тоохоо үлчээд байгаа юм шүү. Тэгээд ер нь тэр утгаараа одоо зардалтай гэж байгаа. Ер нь яг тэр санхүүгийн асуудал байгаа. Ер нь одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зардлын нэлээд том хувийг бол Америк өгдөг юм байл. Тэгэхээр одоо тэр зардлаа хэмнэж явах шиг байна. Одоо сая бол тэгээд энэ янз бүрийн юм дээр зардал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол их том зардалтай учраас би бол тэгж байгаа болов нэг талаас нь тийм л ойлголт байна. Одоо яг нарийн тэр том хэмжээний одоо тэр политикийн юм чухам ямар юм явж байгаа одоо тэрийг бол сайн мэдэхгүй. Би яагаад асуусан гэхээр би ковидтай ажиллах гэдэг байхгүй. Ковидын вакцинууд биш, Оросын спутникийг тооцсон. Энэ бүх ковидын вакцинууд дандаа хүнээр хийсэн гэдэг биш, амьтдаар хийсэн туршлагаас болж байгаа. Энэ наацхан Америкийн улс энэс уснаас толгойн дарааны 1,250,000 тоо байдаг юм. За. Томодоч гэсэн энэ ковидээс болоод дандаа залууч. Тэр бас тийм хаад юм хийх яасан тэгээд олон тэр бонтон инээс апрас төрсөн. Японы Америк. Тэгээд энэ ухаан бодод лабораториос авчихсан. Хэлэхгүй байгаа ч гэсэн батийн би аргайхан үйлчлүүлж нарийн өгөхгүй. Гэтэ ажил гаргалтаа бол тэр годон тул дарагдах хэрэгтэй. Лабораториос авчихсан бол тацлаа одоо шоу ийм бас тийм юу байгаа гэсэн зүйл. Миний хувийн бол шүү. Энэтэй янз бүрийн шалтгаан байгаа авах шээ. Би бол одоо тэрийг нэр юм. Ерөн зүгээр Монголд энэ юу нэг хийсэн штэ. Манай чи хэд хэдэн төрлийн вакцин орж ирээд вакцины дараах нөгөө дархлаа тогтоц дахин вакцин хийлгэсний дараа халдвар авсан байдал гэдгийг судалгаа хийгээд эрүүл мэндийн яамдаар танилцуулсан. Тэгээд хамгийн сайн дархлаа тогтоосон вакцин бол Pfizer Америкийн. Дараа нь Sputnik. Хамгийн муу нь Хятадын вакцин. Хамгийн их халдвар авсан. Вакцины дараа халдвар авсан гэсэн тийм судалгааны дүн танилцуулсан. Штэ тий. Ийм зүйл. За. Миний хоёр асуулт. Эхний асуулт одоо манай нөгөө эрүүл мэндийн одоо даатгалын систем бол нэлээд хүндрэлтэй байгаа шүү дээ. Тэгээ эндээс харахад бид нар ерөөсөө угаасаа дандаа хөгжилсөн хойноо ийм асуудалтай үйлчлэгийг өндөр зардал гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өрхийн эрүүл мэндийн үйл дээрээс нь энэ эмнэлэг сургуулийн инженерийг одоо энэ хөгжилтэй ангаах ухаанаар нэршүүлж тий эрүүл амьдрах, энэ зөв хооллох энэ юм руу оруулах бодлого дээр тэр угаасаа нөгөө өөрсдийнхөө уламжлалт эрүүл амьдралын хэм маяг хоол хүнсийг юм хатчаад одоо дөнгөж дахиад ингээд сэргээл хийх ороод байна шүү дээ. Энэ тал дээр одоо уламжлалтын эмчнэр аюул чухал үүрэгтэй гэж би боддог байхгүй. За энэ дээр ямар бодлого байна гэх. За хоёр дахь асуулт нь бас яг адилхан. Одоо ковидын үед бол жишээлбэл яг тэр юу зүйлчээ инфект аюул олон амнаар байж байгаа шүү дээ. Тэгээ манай амнаарч зүйтэй байгаа. Тэр бол аюул баг өгсөн юм дээ өөрсдөө судалгаа өөрсдийнх нь одоо ингэ хэлжээ ярьж байгаа юм хахад хоолоо ингэж болгосон юм дээ. Тэгээд энэ тал
аюул эдийн юмнууд гарсан. За дээрээс нь төвдийн бас юмнууд байсан шүү дээ. Нөгөө тангууд тэднийг одоо ковидтай холбож судалсан үр дүн ер нь зарлагдсан байсан юм байна уу? За баярлалаа та. Юу штэ нийгмийн эрүүл мэндийн тухай хууль Монгол улс анх ийм хуультай болсон байгаа. Тэр хуулийн дээр бол уламжлалттай холбоотой нэг заалт байгаа. Уламжилт хангах ухаанаар өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг. Хоёрт энэ ерөнхийлөгчийн зарлиг дээр нэг заалт байгаа. Ерөөсөө одоо энэ эрүүл аж төрөх хэсгийг нийтэд хэвшүүлнэ. Уламжилт хангах ухаанаар өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг. Тэгэхээр энэ л одоо хамгийн чухал. Би бол тантай санал нэг байна. Өвчлсөн хойно эмчилнэ гэдэг бол тэр бол хамгийн бүр сүүлийн би түрүүний хэлсэнтэй хамгийн тэргүүлэх чиглэл бол урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгээ уламжилт хангах ухааныг бол ингээд үзээ судлаад бид нар чи ингээд байхаар ерөөсөө л энэ урьдчилан сэргийлэх хангах ухаан юм байна л гэж байгаа. Тэгээ яаж урьдчилан сэргийлдэг юм гэхээр хүнийг бол одоо би түрүүн зарим нэг юм ярьлаа. Эдээ ундаа гэж том бүлэг байна, явдал мөр гэж том бүлэг байна. Энэгээр одоо урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж. Тэгээ бидэрт бол маш их нөөц боломж байна. Тэгээ одоо харин энэ ерөнхийлөгчийн зарлиг гараад бидэрт нэг давуу тал юу үүсэж байна гэхээр одоо анхан шатанд уламжлалтын тусламж үйлчлэгийг бүрэн нэвтрүүлэх гэж байна. Тэгэхээр анхан шат гэр чи нөгөө өрх сум. Тэгэхээр манайх ч одоо Монгол улс хичнээн сумтай байлээ. Өрхийн эмнэлэг хэрж одоо 2000 гаруй эмнэлэг байна. Улсын хэмжээнд. Тэгэхээр энэ рүү одоо уламжлалт хангах ухааныг бүрэн нэвтрүүлээд тэнд нэг эмч суулгаад тусламжаа үзүүлээд имээ хийгээд эдээ ундаа явдал мөрөө хийгээд ингэ явчихаар одоо ястаа таны ярьж байгаа тэр нөгөө урьдчилан сэргээлт юм гэдэг чинь яг анхан шатан дээр тэр иргэд дээр хүрээд очих байхгүй. Тэгэхээр энд бол ойрын нэг 3 жилийн хугацаанд бол их том үр дүн гарна л гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ ажил маань бол ер нь яваад эхэлсэн. Ер нь шийдвэрүүд нь гараад одоо бол ер нь уламжлалтын ажлууд бол нэлээд шуурхайхан явж байна. Ерөнхийлөгчийн зарлиг гэдэг энэ зарлиг бол заавал хэрэгжүүлэх зарлиг. Тэгээ энэ зарлигийг чинь засгийн газар руу гаргахад эхлээд засгийн газрын хурлаар төслийг нь бол бид нар оруулсан шүү дээ. Оруулаад засгийн газрын хурлаар хилцүүлээд тэр гишүүд бол ингээд сайд нар бол за энэ бол хэрэгжүүлэх боломжтой юм байна гэдээ дэмжиж тэгээд дэмжсэний дараа ерөнхийлөгч төр зарлигийг сойрхож баталдаг юм байл. Тэгж батлагдсан. Тийм болохоор бол одоо ажлууд бол их шуурхайгаа явж байгаа. За хоёрдугаарт бол тэр эмүүд ковидын үеийн юмнууд ярьж байна. Тэгэхээр уул манай уламжлалт ангаах ухааны 4 үндэс гэдэг номын овцын үндэс гэж байдаг юм. Манагжууд гэдэг 3 дугаар том батна. Тэрүүн дээр бол 92 бүлэгтэй. Тэр 92 бүлэг дээр халдвар талуу өвчин гэдэг тэр дотор бол одоо энэ юг халуун өвчнүүдийн талаар бичсэн байгаа. Тэр балнат гэдэг нэг том бүлэг вэ. Өнгөрөл гэдэг. Тэн дээр бүгдийг бичсэн. Бид нар тэндээс аваад төр заавар хийсэн. Би бас түрүүний ярианыхаа дундуур ярьсан. 2 удаагийн ковидыг уламжлалтаар эмчлэх төр заавар боловсруулад эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулсан байхгүй юу? Тэгээ манай уламжлалтын салбарынхан ковидын үед бол маш хүчтэй ажилласан шүү дээ. Яг ингээ Монгол улс чинь нөгөө Европ ийм тангийн хомсдолд ороод ирэнгүүт одоо уламжлалтынхан одоо манай хүрээлэнгийн эмийн үйлдвэр хөтөл би бол жишээлбэл хүрээлэнгийнхаа эмийн үйлдвэрийг өдөр шөнөгүй ажиллуулад ерөөсөө ингээд гэрт ингээд хоригдсон байгаа ийм тариагүй болсон ковид туссан хүмүүст би 60 мянган гэрийн багц хийгээд эрүүл мэндийн яамны захиалгаар ингээд нийслэлийн айлуудад шууд тараалгаж ирсэн байхгүй. Тэгээ тэр уусууд бол маш өндөр идэгрэлттэй. Ягаад тэгэхээр тэр ман дуруу нородлоо лидердлоо тэгэл одоо манай чуун 9 гэ те лоцод гүнсэлгээд одоо олон юмнууд үлдэн тэр 30 гаруй юм байгаа. Тэр юмнуудыг бол бүр ингээд энэ сурвал зохиолууд дээр заасан байхгүй. Одоо энийг хэрэглэн ийм үедний ингэж хэрэглэн халуур бол зовоо 8-ийн нүгнгээд хоолой өвдөл банжи 15-ийн нүг гэж заац. Тэрийг ингээд хэрэглээ явж. Орчин үед бол энэ судалгаанууд бас маш их хийгдэж байгаа. Манай дээр энэ ковидын үеийн уламжлалтын тусламж үйлчилгээ энэний үед одоо гарсан үр дүнгийн судалгаанууд хийгдээд энэгээр бол хэд хэдэн пейперүүд хэвлэгдсэн. Бага их үр дүнтэй. За ман дөрвийг бол би өөрөө PhD доктор хамгаалалтаа судалж хамгаалсан сэдв. Тэгээ энэ бол яг их үед нь тэр халуун боловсруулна гэдэг нэг чухал юм байдаг. Тэр үед нь өгж энэ одоо үр дүнгуудыг тооц. Хоёрт бол нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Энэ уламжлалт хангах ухаан чинь энэ сурвалжууд гэдэг чинь одоо хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн юмнууд байгаа шүү дээ. Тэгээ энийг ингээд энэ урт хугацаанд хэрэглээд ирчихээр одоо ингээд практик дээр бүр ингээд нотлогдсон гэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл хэрэгжилж ирсэн түүх нь өөрөө нотлогоо гэж үздэг юм. Олон улсад.
Хятад улс бол өөрөө том уламжлалт арга ухаантай улс шүү дээ. Хятад улс бол 1910 оноос өмнө зохиогдсон номнуудаа сурвалж гэж үзээд 1910 оноос өмнө зохиогдсон номууд дээр орсон тэр эмчилгээний аргууд эмүүдийг бол шууд одоо аюулгүй байдлын үзэл хэрэглээ нэвтрүүлнэ. Аюулгүй байдлын үзэл нэвтрүүлнэ. Бодлого нь тийм. Манайх ч гэсэн тэгдэг. Манай эмийн хуулийн дээр уламжилт юм юу вэ гэж тодорхойлдог байгаа. Тэрүүн дээр хамгийн нэгдүгээр их сурвалжид тэмдэглэгдсэн. За тэгхийн бол энэ уламжилт юм уу? Ман дөрөв норовдлоо гэж тэмдэглэгдсэн байгаа шүү дээ. Энэ юм уу? Их сурвалжид тэмдэглэгдээгүй юмнууд байна шүү дээ. Жишээлбэл нэг хүн 4 ургамал холиод нэг нэр өгчөө өрөөдрүүл энэ уламжилт юм биш. Энэ бол зүгээр ургамлын гаралтай. Энийг бол одоо студентийн судлаад нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ нэмийг яаж судалдаг үе шатуудаар бүгдээр ингэ судлаад тэгээд энийг бүх шаардлага хангасны дараа эмийн бүртгүүлээд ургамлын эмгээд хэрэглэх ёстой л гэж. Манай хуулийн зохицуултанд тийм. Ингэж явдаг тий. Та энэ анхаарахны сургалтуудын хүрээнд ийм богино сургалтууд танахаас явахгүй. За яагаад гэж сууж энэ хай намын бэлэг эмчийн тухай ингээд ярьж байгаа сургалтанд орсон хүмүүс өөрснөө өсөөсөхгүй тийм орчны байдлаар би сэтгэлийн цастаа гэх. За бид нар болохоор яагаад гэхээр төрийн албан агчдад бид нар хичээл ордог. За ялангуяа 900 одоо чиглэлийн хичээлүүд дээр бид нар бас нөгөө хуулийн дээр ч байгаа төрийн албан агчдын үндсэн одоо 900 код дээр энэргүй байх, өндөр энэргүй байх гэсэн зарчим байна. Тэгэхээр тэрний орон бид нар ингээд сургалтууд явуулаад байгаа боловч нөгөө төрийн албан агчдын яг өөрчлөлт авахгүй. Одоо намын бэлэг юм шиг л болмоор байгаа байхгүй. Бид нар энэ хичээл заангууд төрийн албан агч одоо 900 нийтээр нөлөөлчдөг тий. Гэсэн чинь яг би бол жишээлбэл нөлөөж чадахгүй сайн нэг газар сургалт ороод авилга ашиг сонирхлын зөрчлийн талаар сургалт ороод гараад өдөржингөө л юм ярьсан юм. Тэгсэн чинь дараа сарын дараа миний очсон сургалт орсон байгууллагын нэгэн тооны албан агчид авилгын кейсээр АТГ хэрэг үсгэсэн. Тэгэхээр би одоо энэ үр дүнгөө сургалт явуулсан байж тээ нэг орчныг бүрдүүлэхгүй. Тэгэхээр магадгүй яагаад ингэж асууж юм гэхээр тэр уламжлалын одоо мэрэгсэн эмч нар одоо тийм ээ бид нар сэтгэл нөлөөлдөг тэрүүгээрээ хүнийг эргүүлдэг гэж байгаа юм бол энэ талын одоо тийм сургалт техник гэж тустай байх юм эсвэл урдны өвдөлтөө хүмүүс нөлөөлөд энэ эсвэл тодорхой сургалтын техникүүд байна уу тэрэ байдаг хөл танаад тийм сургалт аваад суух юмсан гэсэн тийм асуулт. Тий. Манай дээр бол ер нь юу жилдээ 4 удаагийн багц цагийн сургалт хийдэг. Кредитийн сургалт. Тэр сургалтууд бол ингээд хөтөлбөр нь батлагдаад зарлагчдаг. Тэгээ тэн дээр бол сууж болно. Яг одоогийн байдлаар бол бидний нэг ингээд нэг одоо ингээд бодож яхад нэг ер нь тийм л юм байна шүү дээ. Нэг салбар дотроо л юм хийгээд идэг юм байна. Тэгээ одоо сүүлийн үед бид нар тэрийг ухаарад ер нь одоо энэ ард иргэдэд зориулсан юм айгүй их хий. Бусад одоо юм тусгай зорилттой бүлгүүд рүү их хий те. Одоо салбараасаа гарыг гэж энийг мэдсэн ч ерөөсөө тэгэл тогоон дотроо л юм хийгээд бүгдээрээ дэрс. Тиймэрхүү юм байгаа. Тэгээ гарыг тийм ер нь энэ бол уламжилт янз бүрийн энэ аргачлалууд бол байгаа. Тий. Тэгэхээр бол одоо манайх тийм сургалтуудыг бол хийж болно. Хэрвээ зүгээр уламжилтын яг ийм юмар сургалт аммаар байна гэж бас захиалга өгж болдог. Тэгхийн бол бид нар бас тэрийг боловсруулаад хийж болно. Манай салбарчин бол ерөнхийдөө бас их том салбарчтай. Одоо 7 их сургууль дээр уламжлалтын эмч үлдэж байна. Тийм тэгээд одоо түрүүн би хэлсэн шүү дээ. Ер нь эрүүл мэндийн 294 байгууллага байна. Бид нар нэгдээд одоо жишээлбэл бас тийм яг тодорхой юм зорилт хүрээнд бид нар бас яг уламжилтад бол нэг ийм юм байх шүү гэд бид нар бас ийм сургалт багц цагийн сургалт хийж болно. Тэгээ та бүхэн маань тэр жоо наривчилж хийгээд сонирхоо тийм ээ. Тэр дотроос одоос авахгүй их ухаанаар хандаад ингээд одоо явж болно. Миний тэгээд энэ яриад байгаа юмнууд бол би бол яг уламжилт ангаа ухаанд юу гэж заасан бэ? Сурвалж дээр юу гэж заасан бэ? Онол ном нь ямар байдаг юм бэ гэдэг юмыг би ишилж аваад бас та хэддээ сая ингээд санаа болгож яриад байгаа. Тэ. Тэгэхээр бол одоо ийм зүйлүүд байжээ. Ер нь тэгэл одоо хэлээд байгаа. Тэр цагаан сэтгэл, бод сэтгэл, инэрэнгүй сэтгэл гэж тэр л одоо үнэхээр ингээд уншаад тахаар хам юмны суур байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ хүний амьдралын л одоо суур, ерөөсөө нэг чанартай амьдрах, сайхан амьдрах, эрүүл амьдрах, амгалан амьдрахын суур бол тэр л юм байлээ ер нь. Тэр л юм байл. Тэгэл одоо тэрийг л бид нар бас
аль болохоор л одоо бий болгох л анхаарах хэрэгтэй юм. Ер нь сургалтын байгууллагч ер нь тэрийг л одоо нэгдүгээр тавих хэрэгтэй юм. 10 хар нүгэлгээд би түрүүн бас хэлсэнтэй тэр нөгөө номон дээр байгаа шүү дээ. Чи эрүүл явъя гэвэл эрүүл явъяг бол 10 хар нүглийг дэвчээ гэд бэлдсэн. Би тэр 10 хар нүглийг хэлсэн шүү дээ. Тэгээ зарим хүн 10 хар нүгэл муухай шашны юм ярьлаа гэд ууралдгийн юу яриад байгаа юм гээд. Тэр бол хүний амьдралтай л холбоотой асуудал байхгүй юу? Тий. За сүүлийн би ганцхан асуулт хүсвэл сая таас хэлсэн нөгөө дотроо асуулт гэдэг юм байна. Систем нэг юм. Энэ одоо гонхол стандарт хөгжихэд одоо нэгдүгээр хараа юм үеигт бидний өөрсдөө хэлэмжил стандарт хооны нэм таам одоо эмчилгээний арга бол нэг юм тэгэхээр энэ сайн нөлөөлөл нэг эмчилгээний бас нэг одоо чухал юм аа итгэл хэмжлэг хэрэгтэй хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр гормуудаа одоо таасаа алгоруудын юм уу хоолойд юм хэлж байгаа. Бид био чинтрийг өсөө мэдхгүй байна. Тий. Ятик гормууд залуутан бол паразит болсон бол хоолойд нөгөө юм уу асууныг бол нөгөө тэр энэ стандарт гэдэг чинь юм чинь бас юм дараа нөгөө мэдлүүд одоо яг энэ тохиолдолд ямар одоо уламжлалтын чиглэл ямар ийм эмчилгээ юу аах вэ гэдгийг бас бид бас мэддэг байж ш. Нөгөө юм дүн хэлэх гэдэг шүү. Тэгэхээр энэ чиглэлээр юм юу яасан болоо гэдэг бодлоо гэсэн. Энэ бодлоо дахиад нэг бодох чинь нэг үйл нөгөө гавч юмсан байгооныг ярьж байхдаа яагаад тэр ламрыг ингээд юм үзээд тийм одоо сэтгүүл судсан бигээ дээр нэмэлсэн нэг үг гэхээр нөгөө скватрыг одоо нэг хорыг заасан лам байдаг гэдэг нэг кинонд гардаг тийм. Тэгмүү тэр ингээд ерөөсөө хүмүүсийн дахиндаа юусан гэдэг шиг жишээ сэрэлтгэхэд кино байлаа гэдэг. Тэр чинь бас нэг ингээд энэ одоо стандарт гэдэг юм уус энэ ерөөсөө бүтэхгүй манад ч юм ерөөсөө одоо энэ бүтэхгүй лам гардаг шүү дээ тий. Тэгвэл одоо бол одоо энэ өөр нөгөө орчин ингэж хэлээд байгаа юм авах юм бол жинхэнэ одоо нэг гэдэг шиг юм ярьж хүмүүс дахин бас суралцсан болоо. Тэр шиг одоо өөр зөндөө олон одоо нөгөө дээр нь сизон үеийн кинонуудаар ингээд суулгаад байсан болов уу би бодохгүй. Тэрнийг одоо эсрэгээр нь цааш хийсэн зэрэгтэй ч гэсэн нөгөө ард иргэдийн дунд энэ төвшүүлгээр болж байгаа. Энэ олон судалгаа бас гадна одоо тэр нөгөө кино уралдаар эсвэл одоо уран зохиолч өөрийн бүрэлдэхүүн хүмүүс харин мэдүүлэх тийм одоо ойлголтын зөв болох юм чиглэл юм уу бас хийвэл хэрэгтэй байна. Сайхан нэг хэд чинь олон хүмүүс ингэ хамаар ингэ жоох сонсоо юм гэж байна. Нөгөө талдаа парастмолын ч юм уу устнууд мэдээд байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн бас та энийг хэлсэн зарлиг гарсан нэг дагаад бас одоо өөрийн санхүүжилтийн үзсэн бас шийдвэрлэх боломжтой болов гэж би бодож байна. Энэ чиглэлээр нэг томоохон шиг системтэй одоо юу зүгээр юм болов энэ талаар та бодож юм юу болоо санагдсан. Тий. Түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой. Тий. Яг энэ талаар бидэрт бол ер нь мэдлэг чадвар их бага байдаг юм байлаа манай салбарынханд. Мэргэжлийн юмал яриад байдаг, тогоон дотор л үзээд байдаг байсан юм байна. Тэгээ одоо ерөөсөө нэг гажаа гарч. Тэгээ энэ яа түгээн ард иргэдэд яа түгээн дэлгэрүүлэх вэ? Яг нь шинжлэх ухааны үр дүн түгээн дэлгэрүүлнэ гэж та бүхэн бас мэдэн шүү дээ. Жилдээ нөгөө шинжлэх ухааны өдрөөр нэг үзэсгэлэн гаргаад тэгэл нэг энэ тэнд очи юмаа жоохон үзүүлээ яриад нэг ингэсгээгээд дуусчдаг тий. Тэгэхээр одоо бол яг тэр хэлж тэр ер нь энэ Азийн орнуудад уламжлалт хангах хонч амар хүчтэй шүү дээ. Одоо жишээлбэл тэр яг нэг уул нь бидэрт мөнгө байдаг бол нэг мундаг найруулагчаар нэг яг энэ Монголын уламжлалт хангах хонь талаар нэг гоё кино хийлгэмээр байгаа байхгүй. Энэ ер нь ямар үүхтүүхтэй юм ямар одоо сайн туршлагууд байдгийг тийм ээ. Ямар эм тангууд байдгийг Монгол орнд ер нь эндемик ямар сайхан эмийн ургамлууд ургадгийг. Тэргээр яаж эм та хийдэг. Яг ингээд хөдөө яваад эм тангаа бэлдээд ургамлаа бэлдээд эм тангаа хийж байгаа тий. Тэгээд тэрийг одоо таны хэлж байгаа бол хэцүү тэр нэг ихтгэл өнөмшил төрүүлнэ. Одоо ингээд уламжилт эм гэдэг чинь айгүй нарийн хяналттай, айгүй олон стандарттай, аюулгүй байдлын үзүүлэлтүүд энэ төр маш нарийн үзэж гаргадгийн штэ. Тэгэхээр чинь зүгээр хүмүүс бол боддог юм бэл. Бүр тэр ихтгэл бүр шийдвэр гаргагч нар тэгж ярьдаг юм бэл. Та яах вэ? Богд уулнаас гард нэг хэдэн өвс түүж ирээл
уур нүдүүрэнд үдээд боочдөг үсттэй. Тэгэл нэг судс барьж ийн гэд хүнд бариа хийж ийн гэж сууж идэг үсттэй. Өөр юу хийдэг ингээд нэг том дарга над нэг тэгж хэлж исэн байхгүй юу. Тэгээ би бодож ирсэн. Гэхдээ ер нь бид нар юмаа таниулдаг юм байна. Энэ хүн юу ч мэддэг юм байна хөөрхий. Тэгэхээр яаж уламжлалтын талаар өөддөө шийдвэр гаргах вэ гэд бодоод ингэж хоёрд бол том бүтэц хэрэгтэй. Бид нар бол одоо бүр ингэж энтгэгд бол уламжлалт тангаа ухааны хариуцсан яам байдаг. За Монголд бол тэрийг байгуулж өгөхгүй байх л да. Хятадд бол уламжлалт тангаа ухааны хариуцсан айгинтлаг байдаг. Бид нар бол одоо айгинтлагтай бол яг л зүтгээд байгаа. Тэгэхээр тэр бас амар биш юм байна. Нэгдүгээрт нь одоо хуулинд оруулдаг юм байна. Хоёр дахь том бас лобби хэрэгтэй байдаг юм биш үү? Тэгэхээр одоо яг ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм чинь зүтгэжил байна. Одоо тэгээд айгинтлагтай болно гэж зүтгэж байгаа, том үндэсний төвтэй болно гэж байгаа. Хоёр тийм салбарын бүтэцгэн байгуулалтыг нэг тугандор оруулах. Манайх ч одоо ерөөсөө энэ тэнд ингээд тараагаа ичсэн ерөөсөө ингээд ямар ч бүтэцгэн байгуулалтын тийм уялдаа холбоо байдаггүй. Их зовлонтой ийм юмнууд байгаа. Тэгээд энэ юмнуудыг зохицуулах хэрэгтэй. Хоёр тийм уламжлалтын айгүй чухал эмнүүд байна. Би түрүү хэлсэн шүү дээ нэг 400 гаруй юм Монгол улсын эмийн бүртгэлд байгаа уламжлалтын юм. Тэгэхээр одоо ямар чухал сайн эмнүүд байна уу? Тэр талаар бид нар одоо энэ түгээн дэлгэрүүлэлтийн юмнуудыг бас ингээд хий гэж бодож байгаа. Янз бүрийн мэдээллийн хэрэгслүүдээр одоо бид нартэй нэг цуг хамтарч ажилладаг тэр нэг соён гэгэрүүлэх гэл телевиз байдгийн зайлуул. Тэр хишиг сүрэн захирал одоо бидний нэг хурал морол янз бүрийн юм энтриг яадаг. Тэгээд нэг тэр одоо мэдээллийн хэрэгслээр л явж байна. Одоо энийг өргөжүүлэх асуудлууд бол их чухал байна. Хоёрт одоо мөнгө төгрөгтэй болвол энэ ард иргэдэд хүргэх хэмээх хийчвэл манай одоо энэ дотоодын зах зээл бол бас их байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зах зээл дээрээ бид нар бас гард сайн ажиллах асуудал бол их чухал юм байна. Тэгээд би бол бас өнөөдрийн энэ яриаг бол одоо бас дотроо бол их баярлж байгаа. Одоо энэ том сургууль дээр ирээд яриа хийгээд бас та бүхэндээ бас багч гэсэн ойлголт өгсөн байх. Тэгээ одоо энэ ярианы үр дүн бол манай эмнэлгээр үйлчлүүлээрэ гэж байгаа тийм ээ. Тэр гол үр дүнгийн үзүүлэлт бол одоо манай эмнэлгээр үзүүлээрэ тэнд бүх юмний цоож түлхүүр биш шүү гэдгийг одоо би бас хэлбэр сарагдж байгаа. Очоор үзүүлээрэ, үйлчлүүлээрэ. Хэрвээ та нар сонирхвол би бас эмчнэрээ авчираад уламжлалтаар та бүхэнд урьдчилан сэргээл хүслэг хийлгэж өгч болно. Гэхдээ бол мэдээж хэрэг үнэгүй хийхгүй шүү дээ. Тохирж байгаа танай удирдлагуудтай. Тэгээ им тангаар хангаж болно. Ер нь удирдлагын академиг уламжлалт тангаа ухаанаар ер нь эрүүл мэндийн хамгаалах урьдчилан сэргийлэх ажлыг ер нь манай байгууллагатай хамтраад хийчүүл яасан. Гэрээ эгээ мөнгө төгрөгөө тохироо тийм ээ. Тэгвэл одоо бид нар бас хийчих болно. Тэ. Гэхдээ актив одоо яг удирдлагууд бас яаж тэ нэг ядууч тэ. За. Одоо асуултууд сайхан уулзах боллоо. Тэгээд юу түрүүндээ танд баярлалаа. За. Бидний бол одоо энэ уулзалт бол мэдээ сонсох мэдээж хэллээ. Ойлгоорт нь бол бас нөгөө салбар дотроо гэдэг шиг яриад байхаас илүүтэй бас ингээд бусад салбарын улсууд хамтарч ажиллах тэрнээс болцоо танилцуулах болцоо бас болгож байгаа. Тэгээд одоо өглөөний уулзалт тэгээд дээрээс нь ажил хийж гэж байгаа учраас багш нар маань хичээлтэй байгаа зарим ажил руу явж байгаа. Тэгээд уламжлалсаар зураг авахуулаад тэгээд өглөө цаа уугаа бас асууж байгаа улсууд маань багшууд багшийн бас сонир байгаа юм байна тий. Тэр улсуудтай манай энэ хоёр эмч таад одоо шууд бие үзүүлж болно. Ингээд туршлагатай хоёр сайн эмч маань хүрээд ирсэн байх шүү. за ингээд тий. За